Сайн байцгаана уу? Гого мэтгэлцээ эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр бид ядуурл, авилга, саарлж гсаалт гэх мэт одоо манай нийгэмд тулгамдаад байгаа олон нийтийн хамгийн их гарц шийдэл хүлээж байгаа сэдвүүдийг сонгон авч одоо энэ удаагийн улсын хурлын ээлжид сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийнхээ байр суурийг та бүхэнд хүргэж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдөр бол манай студид нийтдээ 4 нэр дэвшигч ирсэн байна. Урилгыг хүлээн авч хүрэлцэн та бүхэнд баярлалаа. За би баруун талаас эхлээд нэр дэвшигчтэй танилцуулъя. За улсын хурлын 28 дугаар тойрогт шинэ нэрслээс нэр дэвшин өрсөлдөж байгаа инх сайхан. За улсын хурлын 24 дугаар тойрогт бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа сэтгүүлч инх бат. Мөн улсын хурлын 25 дугаар тойрогт зөвхөн электорат нэрслээс нэр дэвшин өрсөлдөж байгаа инхт болон за хаанл дөрөв буюу улсын хурлын 29 дугаар тойрогт би та нэр дэвшин өрсөлдөж байгаа гал удрахнаар хүрэлцэн ирээд байна. За бидний харилцах өнөөдрийн маань мэтгэлцээний сэдэв бол дундаж давхарга. За энэ дундаж давхаргыг яаж тэлэх вэ? Яаж өргөжүүлэх вэ? Ямар гарц гаргалгаанууд та бүхэнд байгаа вэ гэдгийг сонсох юм. За эхний асуулт маань болохоор өөрсдийгөө танилцуулахгүй юу? Яагаад одоо өмнө нь ямар ажил мэргэжил эрхэлж байв? Яагаад улсын хуралд өрсөлдөх болов? Одоо энэ шийдвэрийг гаргасан гол хүчин зүйлс нь юу вэ гэдгээс эхлэе. За миний би дандаа өгтөө инх сайхан Сүнгийн архын дүүргийн 28 дугаар тойрогт одоо шинэ эвслээс нэр дэвшиж байгаамаа. Эрх зүйч олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй ийм хүн. За яагаад их хуралд дэвших болов гэхээр яг энэ цаг үед одоо энэ улс төрийн намууд одоо үжил баримтлалынхаа дагуу мөрийн хөтөлбөрөөр боловсруулж одоо бодлого гаргаж чадахгүй нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа учраас л одоо нэр дэвшиж байна л да. Одоо ирэх барьж байгаа Монгол Ардын нам бол зүүн төвийн үжил баримталтай нам юм байна. Зүүн төвийн үжил баримтлал гэдэг бол нийгмийн баялагийг анги бүлгүүдэд тэгш хүртээдэг баян хүн байж болохгүй, ядуу хүн байж болохгүй бүгд ингэ тэгш амьдрах юм үжил баримтлал юм байгаа юм л да. За тэгээд одоо энэ Монгол Ардын намаас их хурд сонгогдсон гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг одоо ил боллоо шүү дээ. Тэн дээр харахад одоо хэдэн 10 тэрбум төгрөгийн одоо хадгаламжтай хэдэн 10 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө тэн дээрээ мэдүүлсэн байна л да. За үүнээс харахад болвол одоо цөөхөн хүн баяжиж, дарга нар нь баяжиж, арт түмэн ядуурсныг бол одоо эндээс тодорхой харж болно. Тэгээд одоо Монгол Ардын нам бол энэ зүүн төвийн үжил гэдэг энэ үжлээ одоо их чанга ярддаг. Одоо энийг болох хэрэгтэй. Үнэхээр зүүн төвийн үжил баримталтай ийм нам юм бол энэ их хураасан хөрөнгөө арт түмэндээ тарааж өгөөд тэгээ бүгдээрээ тэгш сайхан амьдрах хэрэгтэй. За ардчилсан нам, чөлөө зах зээл, хүний эрх чөлөө шударгаар олж авсан өмчийг хамгаалж баталгаажуулна гэсэн үжил баримталтай. Тэгсэн чинь өнөөдөр одоо Монголын төр бол арт түмний засаглал биш олигарх мафийн засаглал болсон. Тэрний тод жишээ бол Эрдэнэтийн 49. Одоо бусад одоо маш олон зүйлүүд байна. Тэгэхээр төрийнхээ дээр гарчсан бизнес одоо ийм чөлөө зах зээл гэж энэ дэлхийн аль ч оронд байдгүй юм байна. Дэлхийн одоо ихэнх орнууд бол төрийн зохицуулалтаа зах зээлийн одоо эдийн засгаар одоо хөгжиж байна л да ийм хөгжлийн загвараар. Тэгэхээр монголчууд бид нар энэ намууд бол үжил баримтлалынхаа дагуу ажиллаж чадсангүй. Тэгэхээр энэ орон зайг нөхөхийн тулд одоо шудраг иргэдийн нэгдсэн эвсэл нам одоо 2018 оны 12 сарын 27-нд талбай дээр цуглаж байгуулагдсан те. Нэгдэлт нь эрдэмтэд нөгөө талд нь иргэний нийгэм болох 100 гаруй байгууллага өөрөөр хэлбэл энэ тулгын 3 чулуун дээр сүргэж байгуулагдсан намаа гэж үзэж байгаа. Бид бол үндэсний эрх ашгийг дээдлсэн үндэсний одоо за баярлалаа. Цаг дуусчлаа. Намайг Цэнди инх бат гэдэг би сэтгүүлч мэргэжилтэй. Яг энэ салбартаа одоо 30 гаруй жил ажиллаж байна. Телевиз үндэсний олон нийтийн телевиз хэвлэлийн хүрээлэн NTV, ETV гэсэн олон телевизийг одоо удирдах, босгож явсан. Миний ажлын гаргал зохиолчдын хорооноос эхэлсэн утга сониос сурагчдаас ажиллаа гэсэн одоо би контрол цэгмийн сайдыг ажилладаг өөрөө комментатор нэвтрүүлэг хөдөлдөг одоо сэтгүүлч одоо нийгмийн зүтгэлтэн гэж хэлэх байх өргөдөө ийм хүн байгаа. За энэ удаа бол сонгуульд бүгд 8 намайг дэвшүүлсэн. Нам бус байсан. Тэгээд одоо бүгд 8 намаас улсын хурлын 24 дугаар тойрог Сүхбаатар дүүртүүд нэр дэвшиж байгаа. За миний одоо нэр дэвших одоо болсон гол зорилго юу вэ гэхээр бол өнөөдрийн улс төрийн нийгмийн байдал бол маш хүнд байдалд орсон байна. Би одоо Монгол улсыг бол луурч дээрэмчний гарт орсон байна. Энгийгээр хэлэхдээ
Одоо манай гэж хэлээд одоо энэ чинь баг 12 оноос хойш ярьлаа шүү дээ. 8 жил ярьлаа. Ямар ч нэмэр байхгүй. Тэгээ манай ингээд ярих дээр энэ ардчсан намын маш олон одоо тийм шудраг мянган гишүүн Монгол ардын намын маш олон шудраг гишүүд энийг зөвшөөрдөг. Тэр өөрийнхөө зөвхөн удирдлагын бүлэглэлийн хүрээний одоо ийм хүмүүс энэ улсыг залгаад нь ойлгохдохгүй. Тэгээ өөртөө хамгаалаад байдаг. Тэгэхээр бол энэ нэг юм дэмж одоо ингэ л өөрчлөлт Монгол улсыг залгицсан. Би одоо ингэж хэлээд байгаа шүү дээ. Яаж хараад нэгтэр энэ Монгол орныг нэг юм авраг том могоо залгиж харагдаж байгаа надад бол би л оромтой сүнөөтл нэг цэнхэр өнгөтэй одоо сүүлийн 30 жил залгиж. Одоо ингээд авраг том могоо ч ихлээр амтны бариад ингэ ороод шүү дээ. Ороодсон. Тэгэхээр Монгол улс бол амьд тавьж байна одоо. Яг амьд тавьж байгаа. Яг амьд тавьж муужруулаад дараад нь могоо залгидаг. Би бол одоо Монгол улсыг одоо энэ аврах том могоо энэ бизнес улс төрийн том бүлэглэл ба энэ том бүлэглэл залгих гэж харж байгаа. Тэгэхээр ингэж харж залгиуч суух нөхцөл одоо байхгүй сэтгүүчний хувьд ч гэсэн тийм Монгол улс иргэн хүний хувьд ч тийм энэ олон нэвсэл тийм одоо шинэ нэвсэл одоо зөвхөн электорат хөдөлгөөн ингээд одоо та бидний нэвсэл одоо бие даагч нар яагаад нь олноор орж ирдэг. Энэ Монгол улсаа бүгдээрээ ингэж адилхан энэ савраас мотлын аврах гэсэн юм зорилгод нэгдсэн ийм хүмүүс орж. Өнөөдөр одоо ингээд энэ хилцүүд Монгол ардын нам ааны хүмүүс ирж чадахгүй ч гэж ийм хилцүүд тэр орохоос айж ард түмэнтэй уулзах чадахгүй байна. Тэр чинь өөр авраг могоо. Тэр чинь авраг могооч бас юм цаашаа өргөжлүүд нь залгимаар шүү дээ. Тэг би тэр Монгол улсыг одоо ингэ залгиулахаас нь одоо хамгаалах бас ард иргэдэд өмгөөлөх те. Энэ улс орны аюулгүй байдал бол маш хүнд байдалд болсон. Монгол ард түмэн бол туйлдаа хүртэл ядуурсан байна. Энэ бүрээс салахад гар үе оролцож байгаа. Одоо зөвхөн бичих юмж биш. Сайн байна уу нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. За намайг Шарвдын Бэрлийн их туул гэдэг. За Чингэлтэй дүүрэг буюу 25 дахь тойрогт зөвхөн электоратаас нэр дэвшиж байгаа. За ажил мэргэжлийн хувьд бол би эдийн засагч хүн. За ямар ажил хийж байгаа нөхөр сүүлийн 10 жил Муйсын бизнесийн сургуулийн менежментийн төвд багшилж байгаа. За яагаад улс төрд ингээд багш хүн орчвоо тий? Тэгэхээр энэ угаасаа ойлгомжтой асуудал л та. Яг тэр эдийн засагч хүмүүсийн хувьд бид нэр судалгаа хийгээд өгдөг. За улсын хөгжил ингэж байна. Бидний одоо эдийн засгийн төрөлжилт гэж яриад 20 жил боллоо. Төрөлжилт маань үүсэхгүй байна. За дээр нь дундаж давхаргыг та хэдэн өнөөдөр ярьж байгаа сэдв байна. Энэ маань яг уналтан дээр яг тэр ирмэг дээр энэ ирмэг дээрээс яг дараагийн 2 жил нөгөө ядуурлын төвшин чинь 30% биш 50% хүрэх гээд байна. Тэгэхээр илүү сайхан юм маргаашийн төлөө ерөөс үр хүүхдийнхаа төлөө бид нар өөрсдөө гэртээ шүүмжлээ суугаад байх биш. Гар бие оролцоо тэр шийдвэр гаргах төвшөнд нь зөв хүмүүс гарч юм хийхгүй бол буруу хүмүүс чинь буруу юм хийсээр л. Монголын ард түмэн мэдчихэж бид 30 жил хүлээлээ. Бид нь миний хүүхэднаас миний залуунаас энэ нийгэмд чи өнгөрчөөд байна. Тэгэхээр дараагийн үедээ бид нэр энэ нийгмээс илүү сайхан нийгмийг хүлээлгэж өгөх орохгүй юм бол бүр энээс долоон дор бүр өрөндөө баригдсан Африкийн улс шиг уух цусгүй улс ор үлдээх гээд бид нэр. Тэгэхээр одоо яг өөрийнхөө үеийн мэдлэг боловсралтай залуучуудыг уриалж байгаамаа та бид битгий гэртээ ингээд зүгээр шүүмжлээ суугаад байгаа чи энд бид нар дуу хоолой болж оролцох хэрэгтэй юм байна. Өөрөөсөө шийдвэр гаргалтанд орж явахгүй гэртээ сууж байгаа хүмүүс ерөөсөө л тэгэл бид нэр сайхан Twitter дээр Facebook дээр бичээд яаж ч хөлөө шүү дээ тийм үү. Тэ жидүүг бид нар өнгөрсөн жилжингээ ярьлаа. Тэгээ яасан тэр хүмүүс чинь нэр дэвсчээ явж л шүү дээ. Тэгэхээр энд шудраг ёс гэж юм байгаа юм манай нийгэмд. За тэгээд тэр хүмүүс нь ингээ байгаад байхад зүгээр нэг хүн одоо нэг гэмт хэрэг хийхэд бид нэр очиж шоронд хийждэг. Бараг маргаашин шоронд хийждэг. А тэгэхээр энэ улс төрд байгаа энэ хүмүүс чинь ерөөсөө энэ хууль журам нь үйлчилдэг юм уу? За хамгийн Монголын шилдэг одоо эдийн засаг улс төрчид байгаа тэр хурал маань яагаад ийм шийдвэр гаргаад идэх юм бэ? Ард түмэн өнөөдөр ингээд Чингэлтэй дүүргийн хайлаас Чингэлтэйгээр би одоо өдрийг өнгөрөөж юм л доо. Хотын төвөөс 3 км-ийн цаана бидний амьдрал өдөр шөншиг байна манайхаа. Тэгэхээр энэ дээр үр хүүхдүүд мань хайран байна. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт энэ боловсролын систем чи яах юм бэ? Энэ өндөр хүүгээр чинь бид нар яаж амьдрах юм бэ? Өнөө маргаашаа яах юм бэ гэж байна. Тэр ийм л амьдрал бидний өмнө байна. Тэгэхээр энийг залруулах хэрэгтэй байна. За сайн байна уу? Юуны түрүүнд тэгш бус байдал ноёлсон өнөө цагт тэгш байдлыг хангах гэж зориод гоо маань ингээд би даагч нар нам авчлаас твшиж байгаа хүмүүсээ бүгдийг цензуртайгаар ураад оролцуулж хагаад баярлалаа. Тэгээд үзээ сууж байгаа үзэгчид та бүгдэндээ ч гэсэн баярлалаа гэж эхний ээлжинд хэлмээр байна. Манай энэ чагаа оролцогч нар дэвшигч нар бүгдөө л хилжил байна л да. Ерөнхийдөө бол хэрвээ энэ чигээрээ бид нэг 4-8 жил ахаад явах юм бол нийгмийн гарал үүслийн хувьд бол нөгөө
юу руу орох гэдэг л дээ. Энтхийн кастинг систем гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Нөгөө баян хүн л баян байдаг. Ядуу хүн ядуугаараа дуустдаг. За улс төрийн хувьд болохоор дундад зууны үеийн феодализм нөгөө хаан засаг л баг эргэж сэргэх гээд байгаа нөхцөл байдлууд нь үүсэж байна. Олигархууд л улс төрд байж идэг. Нөгөө бидний харж дассан, сурсан улс төрчд маань тэнцэнэ байгаад эргээд буух тургу. Тэдний үр удам бол ерөөсөө ийшээ гараад яваад байдаг. Тэгэхээр энэний эсрэг, энэний дуу хоолой болоё гэж би өөрөө бас залуу өнөд ер нь бол залуучуудыг хүрээлээд яваад байгаа. Нөгөө Z generation, Yotko гэдэг дэлхийн эдийн засаг тийшээ явж штэ. Манайхан бол одоо ер нь яриад байгаа байхгүй. Ингээд хараал яваал хэлээ л та бүгднгийн. Тэг яагаад ингэж дугаараад байгаа юм бэ гэхээр ярьж байгаа юм одоо нэг ажил дөрөв дөрөвдүгээр хувьсгалтай ийшээ ингэ явж уучлаарай. Дэлхийн өнөөдөр бүр те одоо тэр каунтинум эдийн засаг энэ тогтолцоо руу ороод ивчихнэ. Манай 25.1-7-оор саяхан онцгой маань батлагдчихлаа штэ. Тэгээ дээрс дагалдах хуулиуд нь гараад ирчлээ. Бид нар нийтийн баримжаат эдийн засаг руу яваад орсон. Энийг хэн хийх юм? Энийг залуучууд хийн. Техник, технологи ойлгодог залуу их хийн. Энэ ахмадууд маань ойлгохгүй штэ. Иймэрвэл тэгэхээр чи нийгэм өөрчлөгдөж чинь. Гэхдээ чулууг хэлэхэд ийм л байна. Ийм болохоор одоо багш хүнийхээ хувьд оролцоод ингээд зөв зүйлийн төлөө явж л байгаа юм л та. Дутагдлын хажуугаар дуугаа өнгөрч болохгүй гэж хэлдэг тий. Та юуны багш вэ? Би өөрөө эдийн засгийн багш. Тий. Гал удрах гэж залууга эдийн засгийн ухааны доктор. За сая та бүхний яриан дээр одоо энд бас хэллээ те хөрөнгө оруулалтын мэдүүлгийг нь харсан чинь олон тэрбум одоо төгрөгийн хадгаламжтай үл хөдлөх хөрөнгөтэйгээд яг нэг талаас нь харуул үнэхээр шударгаараа одоо хөдөлмөрлөж хийж бүтээсэн нэг бол бас үнэлэх хэрэгтэй тийм ээ. Тэр бол бас нэг талын хөдөлмөр. Гэхдээ бас ингээд нөгөө үнэхэрийн л одоо ингээд нийгмийн олонхоос одоо ингээд эрс өөр бүлгийн маш олон хүмүүс тийм ээ. Одоо бизнест олон жил ажиллажсэн одоо энэ удаагийн сонгуульд ингэж олноор орж ирж байна. Өмнөх сонгуулиар ч гэсэн юм байсан уу? Тэрийг бол би хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр ингэж одоо олон салбар руу зэрэг бизнес эхлүүлсэн те бизнес нь тэлжигсэн одоо групп компани захирлууд одоо байна. Мөн газрын үндэсний импортлогч компани 2 ч том захирлууд байна те. Тэгэхээр одоо дундаж бизнесмен биш тийм ээ. Одоо дунджаас дээгүүр төвшөнд одоо ингээд үйл ажиллагаанд тэлжигсэн одоо бизнесмэнүүд улсын хуралд ингэж гишүүн болохыг та бүхэн одоо яаж харж байна вэ? Яг ер нь бол хартлага байна тийм ээ. Одоо энэ хүмүүс мөнгөтэй болсон. Мөнгөний хувьд бол ямар ч санаа зовх зүйлгүй болсон. Одоо ингээ улс төрлийн эрх мэдэл рүү тэмүүлж байна. Зорилго нь юу юм бэ? Мэдээлэлд ойр байх гэдэг нь яг юу вэ? Та бүхнийг дэмждэг үү юу гэж боддог? Энэ Монгол улсад энэ дундаж давхар гэдэг анги бүлэг бол байхгүй. Нэг 10% гэсэн тийм судалгаа байд юм билээ. Энэ нь бол баг байхгүй дайдал. Тэгэхээр энэ нийгмийг бол энэ дундаж давхарг бол энэ төрдөө хяналт тавьдаг. Төрөөсөө хариуцлага нэгч чаддаг тийм идэвхтэй хэсэг юм байна. Тэгэхээр энэ дэлхийн хэмжээнд дундаж давхрыг яаж тодорхойлж гэнэ вэ гэхээр нэгдүгээрт бол өөрийнхөө одоо орон байр, хоол хүнс хувцс хунраа хангаад цаанаа бас тодорхой хэмжээний хөрөмтөл үүсгэж чадах тэр анги бүлгийг л одоо дундаж давхрах гэж нэрлэдэг байна л да. Дэлхий дээр нэг 7 тэрбум гаруй хүний нэг 3 тэрбум гаруй хүн нь бол нэг дундаж давхаргад хамрагдж байна. Өдрийн орлого нь нэг 10-аас 110 долларын орлоготой тийм хүмүүсийг бол дэлхийн нийтэд дундаж давхарх гэж одоо үзээд байгаа. Тэгэхээр Монгол улсад яагаад ингэж дундаж давхарга маань байхгүй болчихваа гэдэг ийм асуудал байгаа юм. Эндээс одоо гарах гарцыг л бид нэр одоо зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ дундаж давхарга өнөөдрийн нийгмийн шудраг ус байдал, энэ баялагын тэгш бус хуваарлалтаас болоод нөгөө дундаж давхарга болох усуд нь гадагшаага дөрвөөд нь шүү дээ. Тэгээд сүүлийн үед энэ дэлхийн нийтэд бол энэ дундаж давхаргыг тэр тухайн хүний орлогоос нь гадна боловсролын түвшингээр нь одоо тодорхойлдог тийм хандлага бий болж байна. Зүгээр одоо ганц нэг хоёр хүнийг өндөр зардалтай Харвард, Стэнфорд их сургуульд сурах биш одоо захын хороолд байгаа тэр 50 сурагч одоо хүүхэд нэг ангид сурж байгаа тэр байдлыг 20-с 25 хүүхэд сурахаар ч юм уу ийм одоо дүүргэлт хийх нь үлээ одоо ингээд ашигтай байна л да. Тэгэхээр энэ дундаж давхаргыг бий болгох хамгийн гол гарц бол энэ үндэсний үйлдвэрлэлээ бид нэр дэмжих ёстой юм аа. Сүүр үйлдвэрүүд алга биднэрт. Өнөөдөр тэр байгалийн баялгаа түүхийгээр нь гаргах биш зэсээ одоо хайлуулах, гангаа төмрийн хөдрөө агшруулсан ган гаргах, за нөгөө нүүрсээ коксжуулах, хийжүүлэх гээд ийм том төслүүдээ сүүр одоо аж үйлдвэрийн төслүүдээ бид нэр маш яаралтай хийх юм шаардлага бидний өмнө тулгарч байна л да. Тэгэхээр энэ
хоёр нам энэ 30 жилийн хугацаанд биш шүү дээ. Ерөөсөө энэ Монгол орноо зөв зам руу одоо залж чадсангүй. Тэгээд одоо дээр нь байгаа хитгэн хүмүүс баяжлаа, ард түмэн ядуурлаа. Энэ хоёр нам бол одоо энэ сонгуулийн сурчлагаа хийх ч ирэх байхгүй. Маш их мөнгө тарааж, маш их олон хуулагч авч одоо мөнгөөр зодж яана л да. Тэгэхээр энэ сонгуул За цаг дууссан гэж сануулж байна те. Их боцтой. Би бол өнөөгийн одоо ингээд улс төр нийгмийн байдлыг одоо яаж харж байгаа өөрөө мэдвч тухаас хосхоллоо тийм үү? Би өнөөдөр улс төр нийгмийн асуудлыг болох дээр бизнес улс төр хоёр холдохоор улс төр маш бохирддог. Энэ бол одоо нэг алгас хаалгадаг байх хэвээр. Одоо нэг хэвлэл мэдээлэл чи яаж ч сэтгүүлзүү PR хоёр холж болдгоо байхгүй. Сэтгүүлзүүд бодит үннийг хэлдэг, PR бол цагаан юм харуулгаж харуулдаг. Ийм чадвар байхгүй. Тэгэхээр өнөөдөр яг ингээд улс төр бизнесээр холдохоор энэ бол ингээд бохирдж эхэлдэг. Өнөөдөр яаж харагдаж байгаа гэвэл Монголын улс төр бол үнэхээр ялзарсан. Одоо Оросууд хэлсэн цагаас толгооноос одоо өмхирдэг шүү дээ. Тэгэхээр Монголын улс төр өөрөө ингээд толгой дээрээ ялзарсан өмхирсэн учраас одоо энийг бол сэвлэх ёстой. За улс төрийн намууд ягаад одоо ингээд бизнесийн бүлэглэлүүдийг ингэж олноор ингээд улс төрд оруулж ирж байгаа гэхээр улс төр бизнесийн бүлэглэл цааш нь өөрөө оршин тогтнохыг хүсэж байна. Яг энэ байдлыг хадгалахыг хүсэж байна. За маш олон одоо үүдэн дээр одоо та нар мэдж байгаа мөнгө хэн өгсөн? Том компаниуд л өгсөн шүү дээ. Буцаа олголт. Нөгөө ажлын байр хадгалахад нэг ч жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа жижиг хүмүүс өгөөс ажлын байр хадгалж байгаа нэг ч хүнд өгөөгүй. Тэр мөнгүүд зөвхөн тэр одоо тэр шатхууны компани, цемийн том компани руу явсан. Буцаад тэр мөнгө хаашаа орсон. Эргээд одоо сонгуулиор орж ирж байгаа байхгүй. Яг ийм байдлаар бохир мөнгө угаалт явуулж чарж байгаа. Маш олон тохиолдол байна шүү дээ. Ер нь бол улс төр бизнесийн бүлэглэл манай Монголд бий болж байгаа шүү дээ. Улс төр бизнесийн бүлэглэл, дээр нь хууль эрх зүйн бүлэглэл. За одоо ингээд цөөх хэд хүн шүү дээ. Ингээд манай улсын ингээд тэгээ хуультай хамт ингээд бүгдийг бадцсан. Тэгээд манай төм одоо байж шүү дээ. Ингээд одоо цагдаагч төм шудраг хүмүүс байна. Хуулийн мод төм. Энэ хүмүүс ерөөсөө хөдлөхгүй ажиллахгүй. Тэгэхээр энэ цаад зорилго нь юу гэхээр яг энэ хүмүүс 30 жил яг ард түмнийг яаж ядуургуулсан, яаж иргэшээлдээ оруулсан, Монголыг яаж залгисан, яг энэнийг өргөжлөхийн төлөө л ийм нэгтгэшүүлт гэж байна. Би одоо ингэ харж байна. За Монгол ардын нам хоёроо шүү дээ. Монгол ардын нам дотроо ингээд 60 тэрбум асуулыг сөхлөө шүү дээ. За 60 тэрбум асуулыг хийн сөхсөн юм. Бид нар сөхч чадаагүй шүү дээ. Энийг өөрсдөө сөхсөн байхгүй. Өөрсдөө эрх мэдэл адам шал булаацахтаараа сөхсөн юм. За хариуд нь 30 одоо тэр нэг бас нэг юу галсан шүү дээ. Жидүүгийн асуудал тий. Дахиад адилхан жидүүгийн асуудал. Жидүүгийн асуудыг хэн сөхсөн юм? Хөрсхийн нөгөө талын бүлэг сөхсөн. Ингэж сөхсөн. Одоо энэ хоёр яагаад нэгдэж байгаа? Энэ хоёр эрх мэдлийн төлөө нэгдэж байгаа. Яг ийм байдлаар явахдаа Монголын улс төр цэвэршдэг. Тэгэхээр одоо энэ Монголын улс төрийг цэвэршүүлэх шаардлагатай учраас энэ олон хүмүүс нэдэвшиж байгаа байхгүй. Зааглалаа. За асуултын яагаад том бизнесийн байгууллагын нэр дэвшиж байгаа юм бэ гэж ойлгож байгаа тий. За яг энийг зөв буруу юу гэдэг дээр би бол яг судлаач хүний хувьд бол энэ бол холдхон дэмий гэж боддог. Яа гэдэг юм бол мэдээж тэр хүмүүс маань өөрөө нөө сонгох эрхийнхаа дагуу нэр дэвшиж байгаа бах. Энэ бол хувь хүний эрх бах. А гэхдээ том бизнест хийх юм байхгүй байгаа мó гэхээр хийх юм их байна. Өнөөдрийн энэ нөгөө ярьж байгаа сэдвийн дундаж давхраг гэдэг дээр зүйл дээр манай том компаниар нийгмийн хариуцлагатай байгаад нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийнхаа гол хэрэглэгчийн зах зээлийг нь тэлж өгдөг, найдвартай байлгадаг компаниуд нь болоосоо гэж бодож байна. Яагаад тэгэхээр өнөөдөр жижиг дунд бизнес дээр зөвхөн зээлийн өгснөөр тэр компани урт хугацаанд тогтвортой ажиллаад идэггүй. Тэд нэр тоног хөрөмжөө авчиж зээлээрээ нэг юм хийгээд ажилчдынхаа цалин олгочих. Гол нь нөх хэрэглэх зах зээл нь хаана байгаа юм бэ гэдэг чинь жижиг дунд үйлдвэрлэлийн хамгийн гол асуудал нэгдэг. Тэгэхээр одоо жишээлбэл нэг том компани бүгдээрээ аваад үзэл тэр том компанид нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч нар маань ямар нэгэн эд ангийг нь нийлүүлдэг болчих юм бол тэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань амьдраад идэг урт хугацаанд. А түүнээс зүгээр нэг юм жижигхэн сувенирны Google-дээ хийгээд аялал жуулчлалынхаа дэлгүүрт тавиад өнөөдөр шиг юм жуулчлал нь ирэхгүй одоо байдалд тэд нар маань хэрэглэгч байхгүй шүү дээ. А тэгэхээр гол нь яг энэ том компаниуд маань яагаасаа гэж хүсэж байна гэхээр улс төрд орохгүйгээр тий жижиг дунд үйлдвэрлэлээ өөрсдийнхөө хэрэглэгч болгоод татаад авчих юм бол энэ эдийн засаг чинь тэлдэг. Нөгөө дундаж давхрах чинь нэмэгддэг. Тийм болохоор ерөөсөө энэ багш эмчнэр гэдэг хүмүүс чинь төрөөс албан хааж цалингаа авдаг хүмүүс шүү дээ. Тэдний цалин нэмийгээ бид нар байнга ярьдаг.
нэмэх боломж мэдээж байгаа. Гэхдээ эдийн засаг нь сэргээд, эдийн засаг нь өргөжөөд тэнд төсөвт нь их мөнгө бий болж иж нөгөө төрийн албаа хаагч нарын цалин нэмэгддэг. Тэгэхээр нөгөө суурайл бид нэр их том болгож авахын тулд нөгөө жижиг дунд үйлдвэрлэлүүдээ өөд нь татмаар байна. Тэгэхээр тэднээс зөвхөн зээл олгоод хайж байгааш эдгээрийн нөгөө нийлүүлэлтийн сүлжээний орц гарцыг нь найдвартай болгож иж тэндээс нөгөө жижиг дунд бизнесүүд дээшлэх боломж олддог. Тэгэхээр энэ дээр бид нэг татварын бодлого гэдэг юм руу дараагийн сэдв болох бах тий. Энэ дээр ингээл очиод бид бүгдийг нь адилхан ингээд хэмжүүрээр хэмжихээр бичил болон жижиг бизнесүүд манай Монголд үнэхээр хөгжих боломж алга байна. Нөгөө талаасаа манай улс чинь компаниудаа маш харгас улс болчоод байна. Тэгэхээр энэ дээр бол одоо том компаниуд маань илүү нийгмийн хариуцлагатай байгаасай л гэж үзэж байна. За. Миний хувьд болохоор ер нь дундаж давхраг гэдэг зүйлээ сайхан тайлбарлаад өгчээ. Нэр томьёо бол тодорхойлтыг олохгүй олон жил явлаа. Их сайхан ах түрүүнд хэлж байна. Энийг хэлж хүний гараад ирээсэгээ бодоод тийсэн баг сая тодорхойлт хэл. Яасан гэхээр арчилсан нам үед бидрийг нэг та хоёр хөрөгчтэй юу, нэг зурагттай юу те ийм юмар дундаж давхраг гэдэг зүйлийг Монгол тогтоогоод гаргацсан байхгүй юу? Өнөөдрийн нийгэмд одоогийн харж байгаагаар бидний арай бодит байх амьдрал дээр буухан дундаж давхраг гэдэг маань Энглийн коэффициентээр ерөнхийдөө бол хэмжигддэг. Энглийн коэффициент ерөөс хүний авж байгаа бүх орлого цалингийн нийтдээ 30% та анхан шатны хэрэгцээндээ зарцуулж чадах юм бол та яг дундаж давхраг руу орж ийнэ. Манад болохоор одоо нэг өрхөн орлого бол 1 сая 100 орчим л байгаа. Тэгэхээр чинь нэг 900 орчим мянган за зарцууллаа гэд бодоход чинь ойролцоогоор бол нэг 3 дахин Энглийн коэффициентийг 3-аар үржүүлж бид нэр дундаж давхраг руу орох гээд байж байгаа. Хятадд 32%-тай, Герман, Японд нэг 28 орчим хувьтай бол дэлхийд байгаад идэх юм дундаж давхраг гэдэг зүйл маа. Тэгэхээр эндээс бол их тодорхой ойлгомжтой гараад ирчихэж байгаа. За энийг юугаар яаж шийдэх вэ гэдэг тийм ээ? Шийдэл нь бас байж байгаа хэвээр. Одоо бол энэ дундаж давхраг гэдэг зүйл рүүгээ ер нь ярихад махны үн өнөдр 20 мянга болчихлоо шүү дээ. Хинт яагаад энийг ярихгүй байгаа юм бэ? Ямар нэгэн бодлого авахгүй юм ба. Түрүүн хэлж байсан дээ тэнцээ яг бодох. Нийтдээ одоо ер нь бол манайд ч сая орчим хүн нь бол одоо ядуурл руу яваад орсон нүбэс зарснаар. Жингийн коэффициентээр бол 35%. За одоо бол 50 руу ийшээ орно гэд хэлж байна. Тэгэхээр чинь энэ дундаж давхрахын чинь айгүй эмзэг бүлэгтээ орчод байгаа байхгүй. Одоо хэрвээ сонгуулийн дараа эдийн засаг ер нь бол унахыг бол бүгд мэдээлэл байгаа. Гэхдээ ярихгүй л байгаа. Доошоо ингээд нэг жоохон унахад энэ дундаж давхрахын чинь эмзэг бүлэг рүү ороод ядуурлын одоо тоо маань тийш орох хүмүүс маань нэмэгдэх гээд байна шүү дээ. Та маш зөв сэдвийг барьж авч ингэж ярилцж байгаад ер нь бол дахиад баярлалаа гэд хэлчмээр байна. Тэгээд хоёрдугаарт нь Монгол улсын тэр өрийн асуудлыг уул нь яриад оруулчмаар байгаа. Өнөөдөр бол нийтдээ ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 220% одоо давчаад штэ. Тэгэхээр чин энэ дээр бол Чингис бондын сая орчим доллар байж байгаа тийм ээ. Мазала бонд байж байна. За 500 орчим. Тийм. Тэгээд дээрээс нь одоо энэ хятадын swap хилцээрийн 12 тэрбум юан тийм ээ. Эдрийг яаж төлөх гэж байгаа юм бэ? Тэгэхээр чи 29-30 хүрсэн нийтдээ өртөө бид нэр болоод ирсэн байж штэ 30 одоо тэрбум доллар болсон. Тийм давцсан гараад явцсан. За одоо хэдүүлээ та бүхний яг мөрийн хөтөлбөрт тийм ээ намын мөрийн хөтөлбөрт одоо таны бол одоо бидаагчийн хувийн мөрийн хөтөлбөрт одоо яг энэ дундаж давхрагтай холбоотой ямар зүйл заалтууд байна вэ тийм ээ арчсан нам жишээлбэл дундаж цалин одоо 1.2 сая төгрөг байгаа 3 сая төгрөг төргнэ гэд амлчихсан байгаа тийм ээ 5 сая төргнэ гэсэн улс төрийн хүчинч байгаа. За уран байрны нийлүүлэлт дээр шин санаанууд гарч ирж байна тийм ээ урьдчилгаа төлбөрийг нэмийн даатгалын шимтгэлийн төлөлтөй холбоноо ч гэдэг юм уу ингээд ипотекийн зээлтэй холбоотой шин санаанууд гарч ирж байна. Та бүхний мөрийн хөтөлбөрт туссан зүйл заалтууд юу вэ? За тэгэхээр шинэ эвслийн мөрийн хөтөлбөрт бол шинэ эргэлтийн 21 бодлого дэвшүүлж ажиллаж байгаа. За хамгийн нэг чухал зүйл бидний гараад хамгийн түрүүнд хийх ажил бол энэ шудраг ёсны хөвсгөл. Өнөөдөр авилгал алуун тушаалын хэрэгт холбогдсон нөхдүүд ял авахгүй шүү дээ. Хөөн хилцэх хугацаа гэдэг энэ зүйлээр ялаас чөлөөлөгддөг. Тэгэхээр бид нар гарвал энэ эрүүгийн байцаа шийдэх хууль болон эрүүгийн хуулинд яаралтай өөрчлөлт оруулад энэ авилга алуун тушаалд холбогдсон нөхдүүдэд бас чанга ял онооно. Тэгжээж шудраг ёсон тогтно. Тэгж яагаад бид нэр цаашаага одоо үе шаттай ажлуудаа хийж штэ. Шудраг ёсон тогтохгүй байгаа учраас л энэ ард иргэд нийгэм чинь бухимдаад байна штэ. За хоёрдугаарт нь энэ иргэдэд дундаж давхрагд шилжүүлэхийн тулд энэ нийгмийн баялагийг тэгш хуваарлах хэрэгтэй.
өнөөдрийн 5 толгойн 1072 хөвцөөг бид нар эзэмшиж байгаа. Нэг ч одоо хөвцөөний үн бол 933 төгрөг буюу нэг 0.2 центр үнэлсэн байна л да. 0.2-оос 3 центр үнэлж. Одоо дэлхий дээр яг иймэрхүү одоо 350 тэрбум долларын нөөцтэй ийм ордын нэг ч хөвцөөний үн одоо нэг 30 төш зарим нь $100 байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ 5 толгойн нэг ч хөвцөөний энэ суур үнийг одоо нэмэгдүүлэхдээ $20 тооцоод нэг 55 мянган төгрөг. Дээр нь энэ 1072 хөвцөөг 4600 шиг хөвцөө болгох юм бол нэг иргэнд нэг 200 гаруй төгрөгийн өмчтэй болж байгаа шүү. Өмчтэй. Тий, одоо нэг бид нар чинь байраа хөвчилж авсан, малаа хөвчилж авсантай яг адилхан ийм процесс явж байгаа байхгүй юу? Энэ төрийн одоо оролцоотой байгаа 85%-ийг нь одоо дийлэнхийг нь иргэд бид нар одоо хөвцөөгаар дамжуулж эзэмшээд тэр компаниа одоо нээлттэй, засаглал сайтай, хяналт сайтай ХК паблик компани болгож аваад тэгээд энийг харилцан ашигтай ажиллуулах юм бол одоо иргэдэд одоо оногдох тэр одоо өр ашиг нэмэгдэнэ л гэж үзэж байгаа. Цаашаа энэ Эрдэнэт гээд Эрдэнэтийн одоо 49% 100% байгаа шүү дээ одоо Эрдэнэт. Энийний одоо дийлэнх олонхыг бас л одоо паблик компани руу шилжүүлж ингэхгүй бол нөгөө 100% байх юм бол нөгөө улс төрчид нь очиод шахаа хийгээд ашиггүй ажиллуулад байдаг байхгүй юу. Тийм учраас энэ дэлхийн нийтийн жишгч гэсэн ингээд өндөр орлоготой иргэд нь байгаа нь бол энэ байгалийн баялгаасаа ХК компани болгож одоо өр шимийн хүртэж байгаа л явдал байгаа. За би одоо эдийн засгийн биш л дээ. Гэхдээ ер нь бол эдийн засаг ямар байх ёстой вэ гэхээр одоо хоёр багш санал хэлж байгаа те. Яг ийм одоо хэлбэртэй байх ёстой гэж заагаад байгаа. Баян заавал байдаг нийгэмд. Тэгээ баян бол их сайн байх ёстой гэж байгаа. Энэ бол одоо улсын бүх баячуудыг үгүйсгэж болохгүй тийм. Ер нь бүх баячууд үгүйсгэж болохгүй. Баян байх ёстой энэ ажлын байр бий болгон хөрөнгө оруулалт те. Дараад нь энэ дундаж давхаргүй энэ их сүлхэр том байх ёстой гэж байгаа. Энэ 60-70% эзлэн. Энэ их хүчрэг байж улс орны хоёр тийш нь тийж байна. Доотхын татан дээдхийн нэмнэ. Доотх хэсэг бол бас ядуу байна. Гэхдээ энэ бол нарийнхан байх ёстой байхгүй. Ийм байж байвал улс орны эдийн одоо манай одоо эдийн би одоо сая өөрөө хэмжээ зурлаа да. Манай одоо эдийн засаг ямар вэ? Маш буруу. Дээрээ маш одоо бас баячууд баг тий цөөхөн гэрүүл баяжсан. Тэгээд нөгөө нэг дундад давхархаг ингээд зүлхийх ёстой давхар нарийсаад идэг. Доошоо нэг ядуу бүлгэнээс одоо 70% ингээд зүлхийж байгаа байхгүй. Тэгээд энэ бол манай улсын эдийн засгийн өнөөдөр дундад давхарх уу ер нь манай улсын эдийн засаг ярьж штэ. Манай улсын эдийн засаг өнөөдөр сүрч байгаа. Түрүү хин галаа хэллээ. Махны үн 20 мянга. Цементний үн 100% өссөн. Өчтөр явлаа хойшоо 100 дээр. Төмрийн үн, арматурын үн 80% өссөн. Одоо барилгын зон өгч штэ. Энэ юу харуулж байгаа гэсэн Монголын ард түмний нуруунд дээр маш хүнд эдийн засгийн дарамт ирж. Доллар ханш өдрөөс өдөрт өсөж байна. Монгол эдийн засаг савлж штэ одоо. Би л одоо 10 сард одоо юу болох юм мэдэхгүй. Одоо энэ хүчээр сонгуул хийж байна. Хүчээр сонгуул хийгээд учраа нэг олыг бодож байгаа шүү нэ. За энэ үлдүүл нэг учраа олоо, үлдэхгүй нэг учраа олыг бодож байгаа шүү. Тэгэхээр ийм боломжийг би сонгуульд орсон чинь ийм боломжийг ийм хариуцлах хүмүүст өгч болохгүй. Ингээд одоо ингээд тэгээд эн чинь бас яг хүн нэр дэвших хэрэгтэй шүү дээ. Нэр дэвших хэрэгтэй, сонгох хэрэгтэй. Хэрвээ одоо өөр Монголын хүн бол жишээл хятадын бүх хятадын одоо юунд бол оролцох хэцүү байх гэж бодож байна. Хичээж мөнгөтэй байсан гэсэн. А Монгол бол эрхчлээд орно. Мөнгөгүй хүн одоо та бид нар ингээ мөнгөгүй за яг 5 төгрөгтэй сонгуульд орох хэрэгтэй байхгүй. Тэг ийм явж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд нөхцөл харах дээр энэ бол одоо ингээд харахад манай юм бол үнэхээр одоо буруу. Тэгээд бид нар энэ одоо эдийн засгийг үнэхээр өөрчлөхгүй өнөөдөр энэ эдийн засгийн тогтцоог бид нар эргэж харахгүйгээр хэллээ шүү дээ. Одоо манай улсын өөр хичнээн болцсон байна. Одоо хоёр хэл юм байна. Эх орон гэж юу вэ гэхээр эх орон бол газар нутаг хүн ард. Газар нутгийн алдах хэмжээнд хүрсэн эх оноос. А дээр нь хүн ард нь туйлдаа хүртэл ядуурсан. Хүчрэг ард хүн байж ус хүчрэгддэг байхгүй. Тэр ийм ядуу ард хүн байхдаа энэ ард хүн дээр юу ч хийж болно. Одоо манайх бол за дараад нэрдэ. Манай маш олон юм зөв төрийн бодлого алдсан. Нүүрсийг алдсан, ноолуурыг алдсан, ноосыг алдсан те. Одоо махыг алдсан. Тэгээ ийм байгаад бол манай улсын бид нар үнэхээр өрөө өөрч шахта. Ийм хүмүүсийг бид нар энийг улс төрийн жолоо авах хэрэгтэй. Зөвхөн электрат хэвслээс энэ дундаж давхаргыг хэлэх гэдэг юм уу, хамгаалах гэдэг юм уу тий. Энэ дээр бид нар ямар бодлого баримталж байгаа вэ гэхээр нэгдүгээр нийгмийн баялагийг бид нар тэгш хуваарлмаар байна. За дараа нь болохоор чинээлэг дундаж энэ давхаргыг бид нар тэлмээр байна. За тэлэх гэдэг энэ батгай яг зөв хэллээ л дээ. Бид нар яг эдийн засагт бид нар
дундаж үрхийг яаж тодорхойлдог вэ гэдэг юм бол мэдээж нөгөө үрхийн нэг хүнд ногдох орлогын медианаар нь үздэг. За ингээ хэлэхээр хүмүүс маань ойлгодгүй нь юу медиан яриад байгаа. Ер нь энгийн үгээр юу гэсэн үг юм бэ гэхээр үрхийн олж байгаа орлого нь энгийн хэрэглээгийн төлөөд хүн жилд нэг удаа нэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж амжаад дээр нь цаана нэг хатгаламжтай байвал энэ хүмүүс нэг дундаж давхаргын хүмүүс юм байна гэж тодорхойлоод байгаа. За энийг янз янзаар яах нь Азийн хөгжлийн банк өөрөөр тодорхойлдог тий. Одоо манай улс өөрийнхөөгөө нэмэхийн тулд зарим тооцоог харахад за жилд нэг удаа аялал жуулчлалаар явцдаг байвал энийг бас дундаж давхарга гэж хэлнэ гэдэг ингээд энэ ойлголт маань ерөн зөрүүтэй ойлголт. Эдийн засагт хэрвээ ямар байвал зүгээр юм бэ гэхээр дээд давхарга нь 20%, дундаж давхарга нь 60%. За тэгээд нөгөө эмзэг давхарга маань 20% байвал зүгээрээ гэд. За сүүлийн үеийн тооцоог харахад энэ тоо маань манайд гэд тоогоор бол байгаад байгаа юм шиг байна. Аюул нь юундаа байна вэ гэхээр тэр дундаж давхаргад байгаа хүмүүсийг 3 хуваахгүй бид нийгмийнхаа энэ орлогын түвшнээр нь 5 хувааж авч үзэх юм бол дундаж давхаргад байгаа нөгөө дийлэх масс маань яг тэр нөгөө нэг ядуугийнхаа ирмэг дээр байгаад байгаа. Тэгэд энэнийг ингээд нөгөө тэр ирмэг дээр байгаа тэр дундаж давхарга маань өнөө маргаашгүй нөгөө эмзэг бүлэг рүүгээ шилжих гээд байгаад өнөөдөр манай эдийн засгийн үрхийн хамаг аюул тэндэ байна. Яагаад тийм аюул үүссэн юм бэ гэхээр айгүй энгийн бидний олж байгаа орлого одоо би өөрийгөө дундаж давхаргад ордог хүн болов гэж бодоод байна л та. Багш хүн 4 хүүхэдтэй за ингээд нөхөр ихтэй өөрөө өөрийнхөө ажлыг хийгээ явж байна. Тэгэхээр энэ жирийн нэгэн энэ айл өрхийн одоо зарлагыг одоо эхнэр хүний нүдээр харахаар бидний олж байгаа орлого маань зарлагаасаа яах нөхөр бага байгаад байна. 10-20% зөрүүтэй яваад байна. Айл өрхийн маань баланс хасах яваад байна. Ихэнх юмд бид юугаа зардаг гэхээр 30%-ийг нь хоол хүнс өдөр тутмынхаа хэрэглээнд зардаг байвал зүгээр гэж байна. Бид нар 70-80%-ийг нь хоол хүнс өдөр тутмынхаа одоо зүйлд зараад байна. Яагаад ийм өндөр хэрэглээтэй байгаа юм бэ гэхээр нөгөө юмны үнийн өсөлт. Хамгийн энгийн гол бүтээгдэхүүний өсөлтийг аваад үзэхээр махны үн 10 дахин өссөн байна. За бус дараа нь бидний нөгөө хамгийн их хэрэгэлдэг гурил 5 дахин өссөн байна. Дунджаар 3 дахин ямар хугацаанд хэдэн жилийн дотор? За 2000 оноос хойш сүүлийн 20 жилээр аваад үзэхээр гурил маань 5 дахин, мах маань 10 дахин, ерөөс жирийн бусад хэрэглээний юмнууд багадаа 3 дахин өссөн байна. За 14 оноос хойш манай улс статистикийн газраас дундад цалингаа хэмждэг болчихжээ. За 14 оноос аваад үзэхээр дунджаар манай цалин өнөөдрийг 14 оноос 20 он хүртэл 60%-аар ихсжээ. За ихэнх нөгөө боловсруулах үйлдвэр, уул уурхайн салбар гэдгээрүүд маань цалин 2 дахин өсчихөж. Нөгөө дундаж давхарга гэж бид нэр хэлээд байгаа багш эмчийн маань цалин 30-аас 40% өсчээ. Дөнгөж. Юмны үн тэгэхэд мах 10 дахин өссөн, гурил 5 дахин өссөн. Бусад тэрс маш баяртайгаар хэлж байгаа шүү дээ. Хаан цалин гэж нэмсэн гэж. Тэгээд үеийн үед яага багш нарын цалин, эмчнэрийн цалин нэмэгдүүлээч гэдэг нь ойлгомжтой. Юмны үн дунджаа 3-4 дахин өсчөөд байхад багш ажилчдын маань цалин 30-аас 40% нэмэгдсэн байна гэхээр тэр өрөх айл тэр хүн чинь цаана яаж амьдрах юм бэ? Энэ угаасаа л тэр нөгөө ядуугийн ирмэг дээр байна гэдэг байгаа хүмүүс чинь тэднэр байхгүй юу? Одоо бид нар байхгүй юу? Тий. За ийм байна. За. За дундаж давхаргаал яриад эхэлчихэ. Дундаж давхаргыг чи ерөнхийдөө хоёр аргаар л одоо шийдвэрлээд н асуудлыг шийдэх гэж байгаа юм л та. Нэгдүгээрт нь бол өрхийн орлогыг дэмжих, хоёрдугаарт нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Ерөөсөө ийм хоёр л гаргалгаа харагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Багш ажилчдын цалинг нэмэх гэдэг сая ярьж байна тий. Тэгээ энэ бол дундаж давхаргатай орчод байгаа яалтчгүй үнэ. Солонгос руу яваад зуны 3 сард багш нар дандаа ажил хийж ирдэг байхгүй. Тэгээ эргэж ирээд оюутнуудаа шавнартаа хичээлээ заадаг. Тэнд цуглуулсан мөнгөөрөө өнөөдөр 10 жилийн багш нар тийм ээ ер нь ихэнх нь бол орон сууцг байх шүү дээ. Дандаа түрээсийн байранд амьдарч байгаа. Яг өнгийгөө дотгошоо харах юм бол тэгээд энэ хүлээлт үүсцэн. Эдгээр асуудлуудыг болно шийдэх талууд төр засгаас анхаарах хэрэгтэй. Улс орны хөгжил гэдэг чинь ерөөсөө боловсруулахгүй. Хүн байхгүй. Хүн хөгжиж улс орн хөгждөг. Энэ дээр ерөөсөө маш сайн анхаарч төрөөс зөв бодлого явуулахгүй бол улс маань ингээд бахгүй болох гээд би ярьжсэн шүү дээ. 20 оноос эхлээд энэ оноос эхлээд Япон боловсрлоо ихтэй сургуулигаа үнэгүй болгож байна. 24 оноос Солонгос дэлхийн хөгжилд тийшээ яваад шүү дээ. Тийшээ яваад байна. Яагаад ингэж яваад байгаа гэхээр бүр Япон бүр ингээ харцсан байгаа хөх те 2030 онд юм те 30 онд ч юм уу 50 онд ч юм уу хамгийн боловсралтай чадaltaй хүмүүсийг
авчираад энэ бус нутгаас Монгол, Вьетнам ч юм уу эднэрээс аваач тэнцээ тавиад ажилуулах нь штэ. Дотоодоос биш гадаадын зах зээлээс. Тэгэнгүүт бидний хамаг мэдлэг чадвартай хүмүүс нь одоо тэнд очиод ажиллаад энэ ч ямар хүмүүс нь үлдэх вэ? Улс орон хөгжих үү? Тэгэхээр хөгжлийн юм бүр гадаад бодлоготойгоо уялдуулаад энийг гаргаж тавих хэрэгтэй. Тэр тэгш бус байдлыг бол заалттай арилах ямар нэг юм хийх ёстой. Энэ чинь нөгөө тэгш бус байдалтай хамааралтай болчиход байгаа юм л да. Монголын гадаад бодлого дээр нэг юм байдаг шүү дээ. Иргэнээ хөгжүүлнэ. Хоёр том улсын дунд байдаг тий. Гигантын дунд байдаг. Хятад гэхэд чи ерөөсөө дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг дангаар хангачиж шүү дээ. Орос улс та хамгийн том тоглогч. Тэгээ эн чинь манайх чинь нөгөө юуны байгууллагт явуулдарч Шанхай гэрээ явуулдарсан байдаг тий. Хамгийн том удаа ганц яваад байгаа манай гаргалгаа дэлхийд гарах гэдэг. Олон жил энэнгээр явлаа шүү дээ. Энэ хоёр улсад ерөөсөө гол тоглогч. Энэ хоёрт ерөөсөө юм хамааралтай уусч чадсан. Эндээс яаж гарах вэ? Тэгэхээр ерөөсөө бид нар хүний хөгжүүлэх хэрэгтэй. Чадaltaй мэдлэгтэй залуучууд дижитал 90 үе рүү явж шít ороод тэр нэг чип одоо ингээд үйлдвэрлэхэд тэр бусад улс орнд энэ чинь оюуны бүтээмж болгоо гараад ирчихдэг. Манайх бол яг хөө бүтээмж маань нэг 3.7 сая төгрөг гэдэг дунджаар бол гаргаад уул уурхаа 7.7 нэг иймэрхүү тоо баримтаа. Тэр хөдөө аж ахуй бол нэг 10 орчим хувьтай ч юм уу тийм ийм баг байгаад байгаа. Тэгэхээр энэ бүтээмжэн дээр суурилсан тэр мал аж ахуй, уул уурхай гэл энийг л яриад яваад байдаг. Өөр бас бусад салбар руугаа, технологи руугаа явж орох хэрэгтэй. Тийм Uber гэл байж тийм ээ. Такси одоо энэ YouTube биш үү, Facebook биш үү. Энэ нөгөө нийгэм рүүгээ тэг шуваарладаг ийм эдийн засгийн систем рүү яваад орсон байж. Энийг ойлгуулад ард иргэдээ ярих хэрэгтэй. За сая та бүхний хариултад баялагын тэгш хуваарлалт гэдэг санаа хэд хэдэн удаа давтагдлаа те. Тэгэхээр бид нар бол үнэхээр уул уурхаагаас хамааралтай эдийн засгтай гэдгийг бүгд мэдж байгаа. Ирэх 10-аас 20 жилд ч гэсэн одоо бидний тийжээх тийм ээ салбар нь уул уурхай байх нь тодорхой болчиход байгаа. Тэгэхээр энэ баялагын тэгш хуваарлалт гэдгийг яагаад хөндөж тавив өнгөрсөн хугацаанд одоо нөгөө орлого олоод байна уу олоод байна. Гэхдээ хуваарлалт нь шудрагс байна гэж үзэж гэнэ үү? Тэгвэл ирэх 4 жилд одоо шинээр гарч ирэх парламентод яаж өөрчлөх ёстой? Яг юуг нь өөрчлөх ёстой вэ? За би яарч байна. Тэгш хуваарлалт гэдэг асуудал ярьж байна. Дундаж давхарга. Тэгэхээр энэ саяны дундаж давхарга гэж ярихад бид нар шүү дээ. Хамгийн гол хийх ёстой ажлуудын нэг бол энэ Монгол төгрөгийн үн цэнийг хамгаалах. Одоо 2016 онд 1700 байсан доллар одоо 2800 болчихлоо шүү дээ. Тэгэхээр 50%-аар Монгол төгрөг үн цэнэ алдсан гэсэн. Тэр үед 500 мянган төгрөгийн цалин авч ирсэн хүн өнөөдөр 250 мянган төгрөгийн цалин авч байна л гэсэн. Тэгэхээр энийг одоо бид нар бүрээд Монгол банкны тухай хуулинд өөрчлөлт оруулж энэ засгийн газар нь улсын хурл нь одоо төсвийн бодлого Монгол банк нь одоо мөнгөний бодлого байдаг. Энэ хоёр хоорондоо уялдаагүй байна л гэж бид нар харж байгаа. Хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг бол Монгол төгрөгийн үн цэнийг одоо хамгаалах асуудал дээр одоо бүх улс төрийн нам одоо их хурлын дээр бодлогоо гаргаж цаашаа ажиллах ёстой. Энэ манай улс төрчд бол 4 жилээр л одоо ингээд энэ Монголыг харж ирлээ шүү дээ. Нэг санал авахын тулд л одоо дандаа тийм бодлого хэрэгжүүлсээр байтал энэ улс орн чинь бүр сөхөж дууслаа. Тэгэхээр би олон улсын харилцаа судлаачийн хувьд би нэг сүүлийн үед нэг зүйл хэлээд байгаа. Энэ Монгол улсын эдийн засаг бол одоо гадаад эдийн засаг хамтын ажиллагаанаас бүрэн хамааралтай ус мөртлөө энэ гадаад худалдаагаа бид нар их ашиггүй хийгээд байна. Энэ дээр одоо сүүлийн үед энэ маш олон эдийн засагч нар байгаа мөртлөө энэ гадаад худалдаагаа ашигтай болгох, үндэсний зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр нэг сайн тийм гаргалгаа олж ярихгүй байгаад байгаа юм л да. Дэлхийн худалдааны байгууллагад манайх одоо 1997 онд ороод тэр 60 төрлийн одоо олон талт гэрээ хэлцээрт нэгдсэн байдаг. Тэн дээр юу заасан гэхээр одоо демпингийн эсрэг гэрээ хэлцээр хамгаалтын эсрэг хамгаалтын одоо олон талт гэрээ хэлцээр саармөгжүүлэх гэрээ хэлцээр гээд ингээд авж болох юм олон талт хэлцээрүүд байна л да. Демпингийн эсрэг гэрээ хэлцээр ихлээр тухайн экспортлогч орны зах зээлийн үнээс доогуур үнээр экспортлж явах юм бол тэр бол демпинг. Тэг учраас тэрийг дэлхийн худалдааны байгууллагад бид нар маргаан гаргаад одоо тухайн оронд нь хариуцлага хүлээлгдэг ийм боломжууд байгаад байгаамаа. Үндэсний үйлдвэрлэлд нэн одоо аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд бид нар одоо дотоодын зах зээлээ хамгаалах чиглэлээр тэр хамгаалтын хэлцээрийг авах юм боломж нь байгаад идэм а. Энийг манай эдийн засагч нар огт ярихгүй байгаад л асуудал байгаад байгаа. Энэ одоо аз жаргалтай байх одоо тийм улсын
шинж тэмдэг одоо юунд нь тус улсанд газрын дороо маш баялагтай байх гэж орж байгаа. Ийм байвал энэ улс аз жаргалтай байх. Хоёрдугаарт нь тус улсын ард иргэдэнд цөөхөн байвал тэр одоо тэрний шинж тэмдэг. Гуравдугаарт нь их том газар нутагтай байвал энэ бол аз жаргалтай байх улс үндэсний шинж тэмдэг гэж. Тэгэхээр энэ гурван шинж тэмдэг нь манай Монголд байгаа. Тэг ягаад хүмүүс ингэ одоо манай эрдэнэт ярьж ягаад 70% ядуу дахиад бүгдээрээ ингээ их ядуу болоод ингээд улс орны хүний мэдэл төгөх гээд байгаа юм бэ. Тэгээ энэ асуудлууд бид үнэхээр ярих сэдв шүү дээ. Одоо энэ улсын хурлын гишүүн Бацаандан улсын хурлын гишүүн Болднаар шинэ намын одоо үүсгэн байгуулагчнаар улсын хурлын даргад энэ Эрдэнэс толгой гэсэн компанийг бүх ард түмний үнч болгох хуулийн төслөөр барьсан байна. Энэ Эрдэнэс хамтлага өөрөө 3 тэрлион $. Ийм одоо юутай үнэлгээтэй байна. Энийг ард иргэдэд өгөхөд зүгээр хуваагаад үсгэд бол нэг иргэнд 1 тэрбум төгрөг ногдчих. Тэг ягаад нэг хүн одоо ингээд одоо юу гэдэг Эрдэнэтийн одоо 49 болон бус бүх одоо ингээд газруудыг хэд нэг гэр бүл аваад байхад ягаад Монголын ард түмэн бүгдээрээ нийлээд нэг компани өмчөж болохгүй гэсэн юм асуудал тавьж байгаа. Хэрвээ шинэ эвсэл улсын хурд олон шинэ одоо улс төрийн хүч олон холоод гарч ирвэл энэ асуудлыг улсын хурдаар хилцүүл гэж. Яг зүгээр нэг 50 төгрөг, яг 20 төгрөг. Тэгээ дараад нэмнүү өсөд байх юм байна. Тэгэхээр Монголын ард түмэн маш богино хугацаанд одоо юу гэдэг ийм эдийн засгийн чадвартай болох асуудал шийдэх ёстой гэж. Тийм ажлыг хийж. Ер нь бол манай тэр юу гэдэг одоо бүгд нам болос юу гэдэг шүү дээ. Ерөнхийдөө энэ нам ямар баримталтай вэ? Одоо тогтвортой орлоготой байх ийм мөрөө хөтөлбөр төвшүүлж байгаа. Таньс бол одоо юу гэдэг 5 сая төгрөг амлахгүй, 12 байр амлахгүй. Тогтвортой орлого гэдэг чинь валютын ханштай хамтраад явхад түрүүн эрдэмт хэлээд байгаа хангалуун байх нөхцөлийг хангасан ийм цалинг олгох гэж. Сэтгэл хангалуун байх тийм ийм. Тэгэд энэ банкны систем дампуурсан Монголын банкны системд бүрэн шинжилгээ хийж байгаа. Хүүг нэг ордо тоонд оруулна. Ингээд ажлын байрыг нэмэгдүүл, ажлын байрыг нэмэгдэхээр компани өснө, компани өсгөр ажилтаа авахаараа тэрний орлого нэмэгдгээд ийм эдийн засгийн реформыг хийнэ гэж байгаа. Тэгээ зөвхөн улс төрийн реформ биш, эдийн засгийн маш том реформыг хийхээр бол одоо юу гэдэг энэ бүгд 8 дахь нам одоо шинэ эвслэн зан одоо адилхан шүү дээ юунууд бис харж байгаа тийм. Тэгэхээр ийм реформуудыг хийх цаг болцсон. Бид нар одоо ерөөсө хэдхэн хүний төлөө биш. Бүх ард түмний төлөө, бүх Монголын төлөө огцом эргэлт хийх цаг болсон. Яг энийг хийхин төлөө одоо бид нар тат талаас зүтгэж шүү дээ. За тэгш бус байдал гэхээр айл өрхтөө хувь хүн дээр яаж буудгийг гэх талаар хэлээл ярил л да. Тэгэхээр эвслийн хөтөлбөрийг дээр ингэж байж байгаа. Бид нар өнөөдөр нэг Монгол улсад 3 сая 2 хүн амтай хэрнээ сая 200 хүн ажил эрхэлдэг. За сая 200-аас маань 300 мянга маань малчин өрх. За ингээд нөгөө сая 200-аас 300-аас хаад 800 мянган хүн ажил хийж байгаа юм байна өнөөдөр. 800 мянган хүн маань дундаж цалин сая 100 байна. За багш нарын цалин 600 гарч ин сая нэг сард нэг 100 мянгаар нэмсэн. Тэгээд нэг 700 руу төгсөж байна. Тэгэхээр энэ хүмүүсээ энэ 800 мянган хүнээсээ бид нар яг адилхан хувь хүний орлогын албан татвар авдаг. Тэ? Яг адилхан 10% татвар авдаг. Тэгэхээр бусад улс хөгжиж байгаа орнууд яадаг юм бэ гэхээр энэ хувь хүний албан татвар чинь шатлалтай байдаг юм байна. Тэгэхээр бид нар одоо Америкт юм байна, Германд юм байна, Орос, Хятадд гэдэг том эдийн засгтай орныг бас яриад ах хэрэггүй байна. Бид нар чинь жижигхэн улс, хөгжиж байгаа улс, хөгжих гэж байгаа улс. Тэгэхээр Орос улсын хүн амын одоо хувь хүний албан татвар 13% тэгшүүдэг. За Вьетнам болоо Индонез, Филиппин энэ ойрхон хөгжиж байгаа улсуудаа бүгдийг аваад үзэхээр эдгээр чинь 5, 10, 15 гээд 35 хүртэлх хувь хүний албан татвар авдаг юм байна. Нөгөө их цалин авж байгаа хүмүүсээсээ өндөр татвар авдаг. Япон бүр 40-50% нь хувь хүний орлогын албан татвар авж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр ингээд хэдэн төгрөгийн цалин авсан ч бүгдээр л 10% төлдөг. Нөгөө компаниуд нь бас яг адилхан. 9 хүнтэй компани байна уу? 9 мянган хүнтэй компани байна уу? Бүгдээрээ яг адилхан хэмжээний хавтгааруулсан татвар төлдөг. Тэгэхээр энэ маань хувь хүн дээр буусан ч, компани дээр буусан ч энэ маань ерөөсөө нэг тэгш байдлыг үүсгэхгүй байгаа байхгүй. Тэгш байдал үүсгэх гэдэг юм шиг энэ тоо тавьсан хэрнээ яг амьдрал дээр буухаар энэ маань ерөөсөө нөгөө зөрүүтэй байдал чинь эндээс үүсчихэд байгаа маа. Тэгэхээр яг одоо зөвхөн электорат эвслээс бид нар хэрвээ энэ шийдвэр гаргах төвшөнд гарах юм бол энэ хувь хүний орлогын албан татвар болон компанийн татварыг бид нар шатлалтай болгоно. Ингэжээч нөгөө яг амьдрал дээр нөгөө тэгш байдал чинь үүсдэг юм аа. За дараа нь болохоор бас нэг ярих зүйл болохоор бид нар ажлын байр үүсгэнэ гэдэг. Яаж үүсгэх гэж байгаа юм бэ? Тэр чинь ингээ зүгээр байж байгаад үүсчдэг юм ерөөсөө биш. Тэгэхээр ингээ салбаруудынхаа гүн шинжилгээг хийж үзэх хэрэгтэй байдаг.
Уул уурхайн салбар Монгол орныг аваа яваад байгаа хэрнээ нийт ажиллах хүчний 5% тэр уул уурхайд ажилладаг шүү дээ. Тэгэхээр гал балд Бадархан ярьж байгаа нөгөө өсөж байгаа салбарууд анзаардгүй. IT байна. Нөгөө нэг том сошиал салбарууд байна. Энд чинь жилийн 20% өсөлттэй явж байгаа салбарууд манай Монгол жижигхэн хэрнээ 20% өсөлттэй явж байгаа салбаруудыг бид нэр дараагийн 10 жил бид нарыг авч явах юм байна гэж болсон хүчтэй тийшээ бэлддэг улсууд мал аж ахуй руу биш, уул уурхай руу биш. Аялал жуулчлал. Эдгээр чинь ажлын байр олноор нь үүсгээд нөгөө залуу үе чинь дэлхий тийшээ чиглээд байгаа учраас бид нар гадаад хэлийг эзэмшсэн шиг эзэмшмээр байна. Хоёрын хооронд англи хэлтэй, хоёрын хооронд орос хэлтэй бидний үе одоо ингээд дуусчихна. Гадаад хэл англи хэлийг бид нэр бүр гайхамшигтай эзэмшээд технологийн ур чадварыг бүр ингээд 10 жилүүдэд үнэхээр заасан шиг заавал манай энэ 3 сая хүний энэ хэдхэн залуучууд чинь эндээс сууж агаад гадаадад ажиллаж байгаа юм шиг ажиллана яг санал нэг байна. За баярлалаа. Сайхан амьдрах боломж байна гэдэг инхот төвшөгч маань түрүүнд хэллээ. Айгуу гоё гэгээлэг зүйл ярьж байна. Яг байдаг аахгүй судалгаа хийгээд гаргаад 20 50 дээр одоо байж байгаа оршил хэсэгт ирнэ. Өөртөө газар нутаг том бол том хамгийн их малтай дэлхийд тий одоо 80 орчим соёл гэсэн. Тий ард иргэдэн IQ потенциал EQ-гээрээ хамгийн өндөр залуучууд нь маш залуу ингээд бүх нөхцөл байд. Үеийг мэдлэмийн үеийг системийн бүх элемент манай газар доор байж байгаа. Ийм их боломж байгаад байгаа. Энийг бол шинжилээд хийгээд явах боломж болцоог бол энэ олон хүмүүс судлаач нар харчаад байж байгаа. За хоёрдугаарт нь юу ярих гэсэн гэхээр түрүү нэг худалдааны хуулийн талаар нэг сайхан гоё. Магадгүй худалдааны хуульч байхгүй шүү дээ. Худалдааны хууль байхгүй. Уг нь гадаад харилцааны яам чинь гадаад худалдаагаар бодлохоор хийдгүй байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө чөлөө зах зээлгээд 90 оноос яваад орцсон. Одоо бол яхаар яг түрүү хамтаас үчсэн нийгмийн баримжаат эдийн засаг руу бид нэр орцсон болохоор худалдааны бодлогоо зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгэхээр чи төр манлайлаад одоо явах болчихж байгаа. Төр гэдэг маань өөрөө маш хүчтэй институт байх хэрэгтэй. Энийг энэ бүх хүмүүс олоод харчаад байгаа. Төр хүчтэй байжээч бид нэр хишээ шүү дээ. Баруун зүүнний тэр үзлүүд бол ерөнхийдөө ингээд жоохон хэлбэлцэлтгээс төр бол голдоо ерөнхийдөө 80% та барайл байж л байдаг юм билээ. Тэгэхээр эдгээр шинжилгээг хийх хэрэгтэй. Зоригтой хийх хэрэгтэй. Тэгж харж байгаа. За дээрэс нь яг ерөнхийдөө би нэг тоомлоод үзэл санаанууд ингээ гаргаад байгаа юм л да харж агаад энэ эдийн засгийн ухамсар гэдэг зүйлийг бас хүмүүст ингээд өөрсдөө ойлгочихосоо гэж бодсон тийм. Энэ самбараар булдаад байгаа юм уу яагаад байгаа юм бэ? Би бол ерөөсөө нэг ширхэг самбар тавихгүй гэд залуучуудыг уриалаа челленжээр явж байгаа. Хаан бол дүрэгт миний нэг ширхэг самбартаа бол очиж таарахгүй. Энэ нисгийн автобусны нисгийн эцэс хаан бол дүүргийн цагаан хаалга хүртэл ингээд тооцоод үзэхэд нэг өрөө бүр шин байр авах тийм нэгээс 2 өрөө байр авах. Зөв миний ингээд тоолоо явсан. Ийм хэмжээний зардлыг гаргаад тавьчихсан. Тэгээ үрлэгэн. Эн чинь зүгээр анхан шатны наацхан сууж. Тий. Залуучууд тэгээ уралдаад ч ер нь бол энэ дунд дийлэхгүй. Нэгийг гаргаад тавингууд хоёрыг гаргаад тавьчих. Энээс татгалзах хэрэгтэй. Би эдийн засгч хүн байж ийм юм руу өөрөө нэгдэж ороод дунд нь байгаад ах юм бол урд нь ч гэсэн хэлжлээсэн шүү дээ. Баан дотор говьцөлд суучаад эдийн засгийн боловсрал яриад байгаа та. Утга нэг л байхгүй юу та. Тэгэхээр энэ дээр бол залуучуудыг харчаад маш их дэмжиж байгаа. Маш их мэдлэгтэй ухамсартай шүү дээ. Манай энэ залуучуудыг аваад улсын хурлд одоо зүгээр нэг минималны максималны минимум зарчимгээ 10 жилд заадаг шүү дээ. Одоо энэ дурын залуучуудыг зүгээр 10 төгсөж байгаа. Аваачаад их хурлын одоо гишүүдтэй хамт суулгахад багшийн хэлж байгаа шиг англиар, гадаадаар, орсоор, тэр японоор, германаар аягүй сайн ярина да. За энд сая хувийн орлогын албан татврыг хөндлөө те. Тэгэхээр 2016 онд чи Эрдэнэ хотоо ерөнхий сайд шинэ засгийн газрыг бүрдүүлээд 8 төрлийн татврыг нэмнэ. Бас л их хүндхэн эдийн засаг хүлээж авсан шүү дээ тийм ээ. Саналаа гаргасан 8 төрлийн татвар нэмэн хувийн орлогын албан татврыг жишээлбэл 2.5 сая болон одоо түүнээс дээш төгрөгийн сарын орлоготой бол нэмнэ. За онцгой албан татвар нэмнэ гэд саналуудаа гаргаж ирсэн. Үндслүүд нь бол сайн байсан тийм ээ. Гэвч харамсалтай нь бол хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хувийн орлогын албан татврыг үлдээгээд одоо ингээд онцгой албан татвар гэдэг нэг арх тамхиныхаа татврыг нэмээд өнгөрсөн байгаа шүү дээ. Түүнээс хойш бол одоо ингээд 4 жилийн хугацаанд энэ асуудал огт хөндөгдсөнгөө тий. Тэгэхээр үнэхээр сонгуулийн дараа болвол одоо сонгуул дуслаа, улс төржилт дуслаа. Одоо бид ямар байдалтай байна вэ гэд одоо бодит байдалтайгаа эвлэрээд нөгөө яаж эдийн засаг чинь ямар байна, орлого зарлага маань ямар байна гэд ингээд тоонууд ил гарах болов уу тийм ээ. Тэгэхээр нөгөө шинээр байгуулах засгийн газар чинь яалтчгүй орлогоо их үүсвэрийг одоо нэмэх арга замуудыг хайж эхэлнэ. Эндээс бол одоо жишээлбэл хувийн орлогын албан татврыг бид нар нэмнэ гэдэг одоо ингээд бүр төлөвлөгөөгөө ил гаргацсан байна. Тэгэхээр та бүхний одоо бүгд найрамдах нам шин нэвсэл дээр жишээлбэл энэ засгийн газрын орлогыг одоо их усрын төрөлжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх ямар гаргалгаанууд байгаа вэ? Бид нар бол татварыг аль
болох нэмэхгүй хүмүүст ачаал өгөхгүй бодлого баримтлана. Одоо энэ дэлхий дээр биш тансаг хэрэглээний татвар гэж татвар байдаг байхгүй. Одоо энэ зах зээлээ хамгаалахын тулд одоо гаднаас одоо тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэхэд 100% татвартай байдیں۔ Ихэнх улсууд. Тэгэхэд одоо манай Монгол улс шүү дээ жилдээ нэг 500 гаруй сая төгрөгийн тансаг хэрэглээний эд бараа хэрэгэлдэг юм байна. Үнэтэй машин, брендийн цүнх, гутал хэрэгжилж байгаа байхгүй юу? Тэгээд энийг бол одоо 100% татвартай болох хэрэгтэй. Өнөөдөр манай төр засгийн дээр нөгөө олигарх, мафиуд, нөгөө баячууд нь хүчтэй байгаа учраас энэ одоо хууль гарч ирэхгүй л байна л да. Бид бол энэ чиглэл рүү одоо бодлого баримталж явнаа. За дараагийн нэг асуудал түрүүний инкватах нэг чухал асуудал хөндлөлөө тусгаар тогтнод гэдэг. Монголчууд бид нэр одоо энэ хоёр хөрштөөгөө нэг 8000 гаруй километр нутгаар одоо хилж гэн л да. За яг энэ 8000 км хилийн гадна бол махан хил байна. Монголчууд чинь дэлхийд эзэнт гүрэн байгуулж явсан том гүрэнтэй. Энэ махан хил буюу 7 сая гаруй монгол үндэстэн биш үү? Энэ одоо биднэр лөө хараад бас одоо сайныхаа дээж өргөдөг. Одоо биднийг бас сайн сайхан яваасаа гэдээ одоо хүсэж штэ. Тэгэхээр Монгол улс бол цаг ямагт энэ хилийн алдашгүй дархан байдал, оюун санааны алдашгүй байдал, тусгаар тогтнол. За тэгээд эдийн засгийн тусгаар тогтнолыг бол одоо ямагт баталгаажуулж явах хэрэгтэй юм аа. За хилийн алдашгүй дархан байдлын хувьд бол бид бол тогтвортой байж 100 гаруй улстай дипломат харилцаа тогтооцсон, бусад улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Эдийн засгийн одоо тусгаар тогтнолоо бид нар бол алдчихад байна. Хоёрдугаарт оюун санааны тусгаар тогтнол гэдэг маш чухал зүйлээ алдчихсан. За би одоо энэ баян хошуугаар ингээд сурчлага хийгээд явж байхад үнэхээр одоо элэг эмтэрмээр зүйлүүд харагдчихэв л. Тэнд одоо архи уусан, мансуурсан тийм усуд маш их явж байна. Тэгээд энэ 1990 оны энэ неолиберал үзэл буюу энэ харийнхны үзэл суртал бид нар хэтэрхий автсан байна. Энэ архины градус гэдэг одоо бид нар шин 40 градус архи ууж штэ. Бусад орнууд бол одоо нэг архиных нь алкоголын хэмжээ нэг 18-аас 20 градус байх жишээтэй. Тэгэхээр ийм энгийн зүйлээ бид нар харж чадахгүй болтлоо манай төрийн төвшөөдийн нүдэн сохорсон байна. Дампуурсан байна. Энэ архинаас болж энэ монголчуудын энэ оюун санаагаа гэмтээж хичнээн мянган хүүхэд өмчирч хичнээн мянган одоо эгчүүд одоо хорвоог үзий ядаж одоо нулимсэндээ садаж байгааг одоо төсөөлшгүй болчлоо шүү дээ. Тэгэхээр одоо би их хурлд сонгодвол хамгийн түрүүнд бас нэг хийх ажлын нэг бол энэ архины зохицуултыг хийнэ. Архины алкоголыг багасгана. Өнөөдөр энэ 30 жилийн хугацаанд шүү дээ. Манай архины үйлдвэр дэлхийд бараг 1 нөмөр болох хэмжээнд хөгжсөн байна. Аж үйлдвэр нь хөгжөөгүй. Ийм л одоо энэ бол бодит байдал боллоо шүү дээ. Цаг их багын тэгээд ингээд дуусчихад байгаа юм. Санаад тийм. Ер нь би яг ч харж байгаа. Би бол тэрхүүс эдийн засгийн биш. Гэхдээ би бол нийгмийг шинжилдэг хүн сэтгүүлчний хувьд олон жил ажиллаж байгаа. Монголын эдийн засаг шалдаа хүртэл унсан. Энэ бол доод зөгтөө хөрнө гэдэг бол энэ доод зөгтөө хүрсэн. Энээс доош явах боломж байхгүй. Тэгэхээр шинэ улс төр хүчин яах вэ? Нэг өөдөн татна. Өөр арга байхгүй. Одоо маш олон зөв зохион байгуулалт хууль эрх зүйн орчин сайжруулна. Банкны шулан мужлох системийг зогсооно. Банкны реформыг хийн. Банкны одоо зээлийн зөв системийг гаргасан тохиолдолд одоо энэ ард тэгэд Монголын ард түмчин маш хөлбөмбөж ард түмшд маш олон санаачилдаг. Одоо зөв зохион байгуулалт тэгвэл одоо яриад шүү дээ. Жингэлтэд байгаа энэ тав муудалдаа сонгоны харахад хаан ч хаан улдуурууд байгаа энэ газартай хэрэг бүгд баян хүмүүс байхгүй. Газартай хүмүүс хамгийн баян байдیں۔ Одоо өнөөдөртөө тэр ядуу хож болно. Өнөөдөртөө орлого хөрөхгүй гэж. Гэхдээ газараа зөв ашиглаад зөв зээл олдоо тэр хүмүүс тэн дээр үнэхээр сайхан байшин барьж болно. Байшингаас манайх хаус гэдэг байхгүй үнэтэй хаус. Хаус үнэтэй биш ээ. Газар үнэтэй байхгүй тий. Тэгэхээр яг тэр зөв зохион болох. Бид нар одоо газрын баялагийг зөв эргэлтэнд оруулна. Зөв эргэлтэнд оруулна. Мэдээж хэрэг зөндөө өөр мөршөөр тавьж эхэлж байгаа шүү дээ. Энийг одоо дистракт гарах арга хэмжээг бодно. За хамгийн гол нь ард иргэд бүгдийг одоо ажил хөдөлмөр эрхлэх ийм одоо нөхцөлийг тавьж гэнэ. Өнөөдөр бол авилга, хэл ахуй газар одоо дээдсэгт өрсөн. Тэр авилга, хэл ахуйлыг бүх шатанд таслана. Одоо энэ чинь маш хүн дарамт шүү дээ. Энэ дарамтаас салгаад өгвөл Монголын ард түмэн одоо зөндөө залгууч дэш ингээд ажил хийхдээ бөөн дарамт нэг мэрэгжлийн хямтаас ирдэг энэ дээрс нэг хүн ирдэг. Тэгэл ингээд байнгын дарамт, байнгын шулан мүжлэг, байнгын одоо айдас хүүц зөвшөөрлөж хаана ингэхгүй тэгнэ гэл тэ. Тэгэхээр хүн амьдрах гэж байгаа хүмүүсийг хавьж шааж болохгүй байхгүй. Тэр чинь одоо сонгуульд нэвтрэх өөр шүү дээ. Хүмүүс одоо ингээд амьдралаа авч явах гэж хүн өөр хөлтөө авч явах гэж зүтгэж чинь. Тэгээ энэ үдийг төрөөс дэмжсэн бодлого хэрэгтэй байхгүй. Ер нь бол аливаа юм заавал дэм урам хоёр хэрэгтэй. Тэгээ төр бол энэ дэм урамыг Монголын ард түмэнд хайрлах ёстой.
Ийм одоо юу гэдэг төрөөс зохицуулсан ийм бодлогуудыг одоо бүгд найрамд нам энэ шинэ нэвсэл дээрс энийг бол зоригтойгоор хийнэ. Ер нь эдийн засгийн хувьд юу гэдэг Монголын ард түмнийг бол үнэхээр одоо юу гэдэг амьсгалах тийм одоо чөлөөтэй амьсгалах одоо энэ эрх чөлөөг нь бид нар олгоно. Яг өнөөгийн нөхцөл байдал үнэхээр юу гэдэг энэс цааш байхгүй шүү дээ. Энэс цааш уналт байхгүй гэж бодож байна тийм багш нараа. Энэс цааш уналт байхгүй гэж бодож байна. Тэ бүр яг бүр унаа харин тэ бүр уналт. Тэгэхээр энэ бол одоо бүх улс орн бүх сар дахлах бүх орн савж байгаа байхгүй эдийн засгт. Манай эдийн засаг сайдлан савж байгаа. Гэхдээ манайх савд бага яагаад гэвэл манайх доороо тулцсан байхгүй. Тэг учраас сав тэрнээс бол манайх эдийн сайн байсан хүмүүс үнэхээр савж байгаа. Тэгэхээр яг манай засгийн газар сайн дээ биш байхгүй. Энэ манай улс орны амьдрал муу учраас л юм байна. За. 2.5 сая гэдэг босго байгаа. Өмнөх засгийн газар бол тийм босго байсан тийм хувийн орлого. Тэр үед бол яг нөгөө тэр чинь 2016 оны асуудал шүү дээ. Тэр чинь тэрнээс хойш манай цалин нэрэлсэн утгаараа нэмэгдээл байгаа. А бодит төсөлч юу вэ гэдгийг нь сонирн баггүй юу. Тэгэхээр яг татвар нэмнэ гэж ярих биш энд нөгөө шатлалыг үүсгэнэ гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө дунджаас доогуур цалинтай байгаа хүмүүс чинь 5 руугаа орохгүй 10% биш 5% татвар төлөё. А бүр тэр дээр байгаа нөгөө нэг өндөр цалинтай цөөхөн баггүй тэр нь тэднэр нь өндөр шатлалын татвар төлөё. Тэгжээж тэр том байгаа тэр 20% гээд хүсээд байгаа тэр одоо өндөр орлоготой хүмүүс маань доотхоо ингэ татаж явдаг энэ нийгмийн урсгал. А түүнээс бүгдэнд нь адилхан татвар төлжөө бүгдийг нь адилхан ингэж тэнцвүүлж байгаа. Энэ бол тэнцвүүлэлт биш ээ. Яг энэ цаана амьдрал дээр яаж бууж өрөхөд тэр орлого чи яаж нэмэгдэж байгаа юм бэ гэдэг чинь л одоо нэг татварын системээр зохицуулагдчих хэрэгтэй. За өөр нэг бол бид энэ тэтгэврийн шинжилгээг хийнэ. Яагаад гэвэл хүн тэтгэврт гарангуудаа нөгөө ядуурл дээр эмзэг дээр очичоод байна. Өнөөдөр дунджаар бид сая 100 төгрөгийн орлоготой юм бол хүний тэтгэврт гаргахаар нэг 70%-ийн тэтгэврийг нь өгжээж тэр хүн яах нь гэхээр нэг аятайхан амьдрдаг юм байна. Яг тэр хэрэглээ тодорхой хэмжээнд багасна л да. Тийм учраас нэг 70% авж байгаа цалингийнх нь 70%-ийг нь тэтгэвэр болгоод өгчих юм бол тэр хүний амьдрал нэг дороотдгүй юм байна. Огцом өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр энэ татварын өөрчлөлтөд бидний тэтгэврийн шинжилтийг бүр үнэхээр хийхгүй бол манай энэ насаараа сайхан улс орондоо хийдсэн хүмүүс маань тэтгэврт гарахаараа хүүхдүүдээсээ гараад эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгаа вэ та нар бүгдээрээ мэдчихэж байгаа. За дээр нь одоо тэтгэвртэй холбоотойгоор ахиад хараа нэг залуу үе маань байна. Тэгэхээр бид нар одоо би өнөөдөр нийгмийн даатгал төлөгч 15 жилийн дараа тэтгэврт гараад яг нөгөө юм дээр очиж ш тэтгэврт гарахаараа би ерөөсөө ядуурлын шугам болоо зүгээр ингээд пал хийгээл орчиж байгаа байхгүй. Тэгэхээр залуу хүмүүс одоо яаж юм бэ? Би нийгмийн даатгал төлөх хэрэгтэй мүү гэдэг асуулт байдаг. Тэгэхээр энэ тэтгэврийн энэ тогтолцоо чинь зүгээр нэг төр мөнгө тараагаад байгаа биш. Энд чинь нэгэн тал бид нар зах зээлийн нийгэмд амьдарч ажиллаж байгаа юм бол энэ маань сан байх ёстой. Энэ тэтгэврийн сангаар нөгөө залуу хүмүүсийнхаа байр орон сууцны санхүүжүүлдэг ч юм уу урт хугацааны том хөрөнгө оруулалтыг хийж тэр тэтгэврийн сан чинь аривждаг. Зүгээр нэг хүмүүсээс мөнгө хурааж авчаад ингээд бялуу тарааж байгаа юм шиг өнөө маргаашийнхаа юм зарчаад өнөөдөр нийгмийн даатгал төлж байгаа би 15 жилийн дараа тэг яг ямар даатгал юм бэ энэ чинь даатгал биш байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ дээр бас тэтгэврийн шинжилгээг бол хийж одоо нэг тэгш байдал бас үүснэ. За. Намуудын мөрийн хөтөлбөрүүд бол би бол хувьдаа маш сайн гэж үздэг шүү дээ. Яг жинхэнэ ард иргэдэг хүсэж байгаа зүйлийг гаргаад тавьчихдаг. Хэрэгжүүлэлт байдаг. Эргээд хариуцлага тооцох хэрэгтэй тийм ээ. Нуусаа хөрлөг эргүүлээд татдаг болж юм. Иймэрхүү зүйлс дээр бол орж байгаа. Хэрвээ гишүүн болсон тохиолдолд энэ чаддаг хүмүүсийн салбарынх нь сайднаас дарганараар хавьчаа тавих сонирхолтой байгаа. Ингээд бол их зүйл өөрчлөгдөндөө ер нь нөгөө жижигхэн юмар ингээ багаас нь доороос нь эхэлдэг тийм ээ. Хоёрдугаарт нь болохоор боловсролын ер нь бол шинжилэл боловсрол тал руугаа илүү бас анхаарч байгаа. За тэгээд тэгш бус сайдлыг арилгах гэдэг байж байгаа. Ажил дүрийг сэргийх хан уул маань өөр ажил дээрээ ариун гэж явдаг байсан. Одоо бүгдийн сайхан тэтгэврт гаргаад аваачаа хүүхэд тардаг хүн болгоцсон. Нөгөө мэдлэг мэдээлэл нь бол тархинд нь байж л байдаг. Хөгшөрдөг юм шүү дээ хизээч. За тэр авилгын асуудлыг айгүй хүчтэй хүмүүс яриад байгаа. Сакшвили гэдэг хүн байдаг те. Ерөнхийлөгч. Гүржийн ерөнхийлөгч. Тий, ерөөсө ганцхан юм эсэн ш түүхэнд үлдсэн нь авилгалаас салсан улс болгоцсон. Яаж хийсэн гэхээр нөгөө шүүх, прокурор, цагдаа, сариг дарга нарыг бүгдийг сольж хийсэн байхгүй. Найз нараа хийсэн шүү дээ. Тий шүү дээ. Яг үнэ. Батнуураа хийсэн байхгүй. Тэг цэвэрсэн. За тэгээд энэ хар чагсаалтын талаар энэ бүгдийг нь л оруулаад ярьчих гээл юм л та. Энэ бол ерөөсөө ганцхан нэг хүн дээр наагаад байгаа ш, нэг нам дээр наагаад байгаа ш. Ерөөсөө сүүлийн 30 жилд явсан бүхэл нам засгийн хийсэн ажил байгаа ш. Тийм ээ. За тэгээд энэ баг 2 3 нам шүү.
Тийм ээ, тийм сүүлийн үед чинээр гарч ирж байгаа. Айгу тухайн үед байсан гэж хэлж байгаа нөхцөл байдал руу түлхэж оруулсан тий. За яг бүгдөө тэгээ ойлгож байгаа мэдж байгаа л үү. Баг бүрдүүл тал дээр одоо их сайн зөв ажиллах хэрэгтэй. Биднэрт менежмент хэрэгтэй. Одоо би жишээ нь гишүүн болох юм бол энэ ч байгаа мэдлэг боловсралтай зөв зүйлийн тэмцэж байгаа хүмүүсийг одоо таныг жишээ нь тий гадаад харилцааны сайд одоо аялал жуулчлал тий байгаль орчны сайд ингээд юу гэдэг чинь тийм ээ. Энд чинь одоо засгийн газрын эрүүл мэндийн ч юм уу сайд ингээд тавиад явах юм сэтгэлгээтэй хүмүүс бас байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй зөвхөн өөрийгөө биш бас багийн тоглолт шүү дээ тийм ээ. За шинэ намын бүрд яг юм орсон ба шинэ нэвслийн. Тийм байна уу тий. За энэ юу тэгш бус байдал дээр нэг иймэрхүү зүйлийг л ярих гэдэг юм. Нордикийн орнууд дээр ерөөсөө ганцхан Англиас бусад орн бол бүгдөө энэ төлөвлөлт эдийн засгийн нэг 33 орчим хувийг харж байхад дандаа л энэ төрн хүчтэй байдаг. Тэгш бус байдлыг арилгах тал руу анхаардаг. Бүгд л ярьж байна. Энэний төлөө бол бас тууштай тэмцэнэ гэж үзэж байгаа. За ажил дүрийг сэргээхтэр хаан улмын ажил дүр орой гэж ерөнхийдөө бол нэг юм тооцоол эрдэмтэн мэрэгдийн гаргасан ганц минийх биш шүү дээ. 300 орчим сая доллар байхад эргээгээ тэр ноос ноолуур тийм ээ угаадаг энэ ажил дүрийг сэргээгээд нэг ажил дүрийн парка барьчих боломжтой байгаа байхгүй. Тэгээд эргээд дотоод өгөөж нь жилийн 17% байна. Тэгэхээр нийтдээ нэг ажилчид ажилгүйдэл шийдэг чинь дээрээс нь ажилчид гараад мэдээж боловсрлоор нь 15,000 орчим хүнээ нөгөө техникум янз бүрийн бос зүйлсээ сэргээгээд хэрэгцээтэй мэрэгчлэнгүүдээ гаргаад сургах. Ингээ хоорондоо юм уялдаатай, логиктой. Иймэрхүү ажлуудыг хэрэгтэй системтэй нийлүүлэлтийн эрхээгээ түрүүний ярьжсэн. Энэ маань алдагдсан бүх салбартаа. Энийг сэргээгээл гой бодлоготой явуулчихад боломж бололцоо бол байгаа. Институтыг харьцангуй сүүлийн жилүүдэд бол тоог нь олшрууллаа тий оюутнуудад нь тэтгэлэг өгөх замаар гэх мэт бас хамрагдалтыг нь нэмэгдүүллээ шүү дээ. Тэгээд компаниудтайгаа бас уйсан тий оюутлогоонд иргэд нэг юм сүйт гинтэргээд энэ тал дээр бол бас ч ажил хийгдээд байна л гэж харж байгаа. Одоо мэргэжлийн ажилчин бэлтгэх тал дээр тийм ээ. Тийм байлгүй яг шүү бүр хүчтэй эрчимтэй түрүүнд би хэлжсэн нэг чип үйлдвэрлээд энэ оюуны бүтээгдэхүүн дотоодын нэвтрүүлгүүдэд оруулаад байна. Энэ тал руу чиглэсэн. Дижитал 90 үйл рүү чиглэсэн оюутан залуучуудыгаа бэлтгэх хэрэгтэй. Юу Вьетнам яагаад хөгжөөд байгаа юм те? Вьетнам засрын газрууд Монголд яагаад ойрхон байгаа? Олон байгаа. Харахад айгүй энгийн жишээ шүү дээ. Вьетнамд ерөөсөө 10 жилийнхэн боловсролд нь машин засахыг заагаал өгчдөг байхгүй. Тэгэл эдгээр чинь гарч ирээд бүгдөө чадaltaй, чадамжтай хүмүүс нийгэмдэр бүтээд байгаа. Тэгэхээр нэг оюун дүгнэлт бид нэр хийх хэрэгтэй байгаа. Энийг таашаа явж чинь ямар зүг рүү чиглэж чинь тэргүүлэх чиглэлээ бид нэр аягүй сайн бодох хэрэгтэй. Бид нар юм болгоныг чадахгүй шүү дээ. Монгол 3 сая хүнтэй энийг ажиллаж байгаа сая 200 хүнээ хаана хамгийн бүтээмжтэй ажилуулах вэ гэдэг дээр бодохгүй хин нэг нь гарч ирэл за уул уурхаа хин нэг нь гарч ирэл мал аж ахуй хин нэг нь гарч ирэл аялал жуулчлал гэл ингээд байхаар энийгээ тарамдаад бид нар хүчээ алдаад байна. Тэгэхээр зарим одоо яг манай Монголтай адилхан нөхцөл байдалтай улсад юу хийж гин гэхээр яг энэ онгоцоор зөөвөрлөж болох тий экспортлж болох юмыг үйлдвэрлэж байгаа байхгүй. Тэрэн дээр хамаг залуучууд нь ажиллаж байна. Тэгэхээр тэд нар чинь одоо өнөөдөр манай ноолуур бол онгоцоор зөөхөд айгүй боломжийн бүтээгдэхүүн энийг бол би дэмждэг. Түүнээс өнөөдөр гів гинтгэн бид нар автомашин үйлдвэрлэдэг. Гів гинтгэн баахан нефтийн үйлдвэртэй болох хэрэг байна уу? Энд дээр шаардлагагүй гэдэг нь тооцоогоороо бид нар мэдсэн. Нефтийн үйлдвэр Монголд барихад энэ маань ерөөсөө баг авч байгаас илүү үнэтэй юм байна гэдгийг мэдчихэж ингээд нэг юм попорх гэдэг ингээ юм яриад идэх юм уу? Залуучууд чинь уучлаарай. Тэ бид нар зах зээлийн нийгэм чөлөөт эдийн засагт орцсон хэрнээ энэ явж байгаа энэ хэрэгжүүлж байгаа арга барил нь социализмын үеэрээ. Тийм болохоор тэднэрт боломж өгөхгүй байна. Өнөөдөр манай оюутнууд залуучуудын ажилд гарч байгаа хүмүүс бүр гайхамшигтай мундаг шүү. Эднэрийг бид нар ашиглаж чадахгүй байна. Тэ эднэр ч ерөөсө зүгээр сууж байгаа л бидний хийж ядаад байгаа тэр сошиал мошиал энэ тэрэ тийм үү техниктэй холбоотой юм дээр бүр ингээ коноп дарахын авьяастай хүмүүс төрчөөд байна. Тэгэхээр тэрэн дээр бид нар өнөөдөр юу хийж байгаа, юу ч хийхгүй боловсруулах үйлдвэрээ ярьсаар л. Ярьсаар л энийг 60 онд ч ярьжсэн, 90 онд ч ярьжсэн. 2020 онд бид нар 60 онд ярьсан юм а яриа л гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар нэг жоохон шинжилэл зоригтойгоор хиймээр байна. Ийм цаг хугацааг бид алдмааргүй. Улс төрөөс бол ер нь эдгээр салбарууд маань тусдаа байх л ёстой гэж бацаад хэлгээд бол. Тусдаа өгчих ёстой шүү дээ. Боловсролын салбар, энэ олон салбаруудыг салгаж иж юунууд байна шүү дээ. Одоо өдрүүлээд ер нь одоо улс төрийн намуудын нэг ч мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаагүй. Төрөө одоо хямралаас аган төгнөө ядуулаас аган яйл өрөө санаанд байна шүү дээ. Эх орондоо одоо хүн шиг амьдрын ч лүү те ингээд хоёр нам өрөө хэлж шүү дээ. Ерөөс хэрэгжээгүй. Ерөөс хэрэгжиж байгаа. Тэгээд би та нараа намдаг гон зохиол цаг төрөө өмнөд армаа байдаг ш. Одоо тэр бол одоо 1900 он их оны үеийн амьдрал одоо 2000 оны ихнэ шүү дээ те. Яг тэр үеийн амьдрал одоо өнөөдөр байгаа байхгүй. Одоо нэг түүхийд яг түүхийг нь гаргадаг.
Одоо тий хавц. Харин 60 он гэдэг тийм учраас таахгүй юу? Юусэн яриад байдаг хин ч юу ч хийдэггүй. Дотооддоо нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе, экспортынхаа нэр төрлийг нэмэгдүүлэе гэдэг яг энэ хоёр үг 60 оны манай намуудын юун дээр хөгжлийн хөтөлбөр дээр байдаг. Өдөөд бид нэр ахаал тэрийг ярьсаар л байна. Тий. Одоо тэр ажлын байранд ярьж байгаа. Ажлын байрыг одоо ингээд мөрөглөх үзээрэй. 200 мянган ажлын байр, одоо 100 мянган ажлын байр гэж аль аль намууд ярьдаг байхгүй. Одоо ажлын байр манад үнээр хомигдсон. Үнэхээр одоо бүр үнээр юу нэмэгдэх вэ? Одоо бүр хэд дахин асгачаад байна шүү дээ. За цагаа одоо дахиад ажлын юм. Тэгэхээр ингэж байна. Ер нь бид нэр тэр одоо зөвхөн ингээд үгэлт рүүгээ орё тий танаас эхлээд экспортынхаа бараа бүтээгдэхүүний боловсруулалтын төвшинг ахиулна гэдэг бол бидний гол зорилго байх ёстой шүү. Импортын бараанаас энэ зах зээлээ хамгаалах гэдэг бол энэ ерөөсөө Монгол улсын бодлого. Та жаахан буруу ярьж байна. Ерөнхийдөө яг хөө зүгээр энэ бид нар өөрсдөө юм хийж бүтээж, баялаг бүтээж ижил ус хөгжиж штэ. Тийм учраас энэ дээр бол бид нар ямар ч байсан одоо энэ чиглэл рүүгээ бодлогоо гаргаж явах хэрэгтэй. За энэ ганц одоо нэг зээлийн хүүгээ ярьчий да. Энийг их олон ч ярьж байна. Өнөөдөр энэ зээлийн өндөр хүү яагаад буухгүй байна гэхээр ерөөсөө энэ манай Монголын улс төрчид ихэнх нь барьцаанд байгаад байна шүү дээ. Их усрын зардал өндөр учраас гэж тайлбарлав. Гүү тэгдий одоо би тайлбарлах чинь. Ерөөсөө Монголын улс төрчид барьцаанд байна. Миний одоо хөвийн өөр явна шүү дээ. Барьцаалагдахгүй шийднэ гэсэн юм ураатай би сонгуульд явж байна л да. Барьцаанд байгаа учраас үндэсний эрх ашиг нийтийн сайн сайхны төлөө шийдвүүд гарахгүй байгаад байна шүү дээ. Энэний нэг жишээ бол энэ зээлийн өндөр хүү. Өнөөдөр их хурл дээр хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, зээлийн хүүгийн дээд хязгаар, мөнгө хөлт тэмцэх тухай хуулийн төсөл байгаад байгаа. Энэ гарахгүй байгаад байгаа. Энэ 10 гаруй арилжааны банкнуудын эзэдүүд энэ их хурлын гишүүдтэй лобби холбоотой. Юу гэхээр энэ зээлийн хүү буурахаар одоо энэ Монгол улсын банк санхүүгийн систем дампуурна гэдэг ингээд нэг худлаа тарих угаагаад байгаа. Энэ дэлхий дээр биш үү? Жилийн 3% хүүтэй мөнгө бол хаа сайгүй хэвтэж байна. Энэ мөнгийг эднэр цаагаараа авч ирээд энд биднэрт 30%-аар л нугуулаад зарж байгаа мөнгө хүлэгч паразитууд байхгүй юу? Энийг ерөөсөө ойлгож ядаад байх юм байхгүй. Тэгээд бүгд одоо төрийн бус банк ус санхүүгийн байгууллагатай. Тэгээд энийг одоо манай шинэ эвсэл гаруул энэ банк санхүүгийн систем зөрөгтэй реформ хийж энэ зээлийн хүүг буулгана. Зээл биш манай бүх иргэд зээлтэй, утасны нэгжийн зээлтэй. Тэгээд байрны ипотек, машины, тэтгэврийн, цалингийн ингээд бүх зээлтэй байхгүй. Тэгэд энийг чи ингээд ерөөсөө энэ мөнгө хүлэгч гэдэг бол одоо паразитууд шүү дээ. За. Одоо 30 жилийн өмнө хуурайг санаж байна л да. Иргэн баян бол улс баян гэсэн ураа гарч ирж байсан. Тухайд бол улс бол өргөө, иргэн бол ядуу биш. Тэгтээ өргөө байсан. Одоо Монгол улсын хэмжээгээр улс нь өөртөө иргэдэн ядуу улс. Тэр энэ бол тэр маш буруу замаар явсан. Иргэн баян болсон ба сайн талтай боловч иргэн баян бол юу болсон? Иргэн намыг худалдаж авсан. Намаар дамжаад төрийг худалдаж авсан. Төрөөр дамжаад засгийг худалдаж авсан. Засгаа дамжаад одоо улсыг худалдаж авч шít. Одоо улсын хурд энэ банк санхүүгийн байгууллага оролцож байна. Монголын банк санхүүгийн одоо нэр усан хэлээд яг баг хүмүүс мэдчихэж байгаа. Энэ хүмүүсээ шургуулж байна. Яг ингээд улсыг одоо хэлээд бас барьцаалж байгаа. Ингээд улсыг ингээд тодорхой идэх хүмүүс ингээд өөрсдөө мөнгөөр худалдаа авч байна. Тэгээ сонгуул ер нь бол бид маш олон шудрах биш үү? Сонгуул өөрөө шудрах биш эхэлж байна. Яа ард иргэдэд уулзуулахгүй байна. Өөрсдөө ма тараацсан. Тийм ээ? Уулз тэлэхгүй байна. Мөнгөөр зодож байна. Ингээд тэгээд энэ дахиад юу гэдэг энэ засгийн эрхийг авах ажиллагаа бол ингээд шудрагоос байхгүй. Тэгэхээр ард иргэд үүсч чинь ард иргэд юм өсөж байгаа байхгүй. Ерөөсөл шудрагс тогтоож өсөж байгаа. Бид нар энийг бол тогтооно. Хариуц тооцож өгч байгаа. Энийг бид хариуцлага тооцно. Тооцсон тийм. Эдийн засгийн амтар сайж энийг өдөр хийн. Тэгэхээр арчил гэдэг чинь өөр юу юм бэ? Арчлал юм байхгүй. Улс орны одоо ингээд төрийн эрхийг ээлжлэн барих. Ийм л юм шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ ажил хийж чадахгүй ард түмний ядуурлаж улс орны өрөнд оруулж байгаа улс орныг одоо ингээд могоо залгуулах гэж байгаа хүмүүсийг холдуулах хэрэгтэй. Тэгээ ард иргэд одоо өөрсдөө эзэн болох хэрэгтэй. Тэгээ би сонгож олонд хандж байгаа мянган арчсан намын одоо тэр одоо гишүүд байна. Мянган манай Монгол ард намын гишүүд байна. Дээр нь одоо энэ шинэ эвслийг дэмжиж байгаа, шинэ улс төрийн хүчийг дэмжиж байгаа бүгдээрээ шүү. Бүр хавтгаад улс орон дээр энэ удаа санд өгөөч. Шинэ улс төрийн хүчнүүдэд. Тэгээ үзээч. Би одоо гэдэг үнэхээр энэ та нарын төлөө өөрхөн төлөө хийж байгаа ажил байхгүй. Тэгэхээр монголчууд үнэхээр сэрцэн харж байгаа. Тэгээ яг сэрцнээ харуулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр ингээд санд өнөөдөр энэ чинь экспресс арчсан намын манайх ирэхгүй. Тэгээд эд чинь эдгээр юу хэрэгтэй зөвхөн суудал хэрэгтэй. Тэгээс эдгээрт бол ард түмэн хэрэггүй, их орон хэрэггүй.
Явж бид нар ийм зоригтой сонголтыг үнэхээр одоо хийх би бол go бол урагшаа гэсэн үг гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд зөвхөн урагшаа гэж бодож байгаа байхгүй. За яг ийм мэтгэлцээ зохион байгуулж байгаа танай хамт олонд танд баярлалаа. За энд бол мэдээж нөх тэгш гэдэг юмаа ярих юм бол манай их барж байгаад намууд бас ирэх хэрэгтэй. Тэ тэгэхээр ирэхгүй байна. За ингээ баг нэг чиглэлийн хүмүүс баг ирчээд нөх шинэ намууд маань ирчээд мөрөө хөтөлбөрөөр бид нэ баг адилхан юм яриад байна. Би даач маань ингээ бүр хамгийн тэг бид нар чи ингээ яг бид яг нэг намын хүмүүс шиг яриа суугаад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ дээр одоо яг энэ 2020 оныг бид нар бүгдээрээ мэдээд байна. Энд нэг юм өөрчлөгдөх нэ гэдгийг хүн болгон дотроо ингээ бүр мэдээд байна, мэдрээд байна. А тэгтээ сонгогчд яг ингээ чин ингээ сэтгэлээ сонсож байгаад тэр ямар нэгэн 100 мянган төгрөг авчаад би хүүхдийнхаа 100 жилийн амьдралыг худалдахгүйгээр сонголтоо өөрчилж бид нар үр дүнгээс өөрчлөлт хүлээх хэрэгтэй юм байна. Тэгэхээр яг энэ дээр бид нар ингээ сонгогчтой маань ингээд бид нар ингээл тойргоор явж байхаар ерөөсөө тэр намууд чинь худалдаад авчдаг юм шиг байна. Тэ ингээд саналын ингэж ин гэдэг юм сонсогдоод байна. Тэгэхээр одоо тэр өгөөд байгаа намуудтай ярихаа бай. А өгж байгаа одоо сонголтоо хийх гэж байгаа сонгогчд маань энэ дээр би энд үр хүүхдийнхаа ирээдүг даатгаж байгаа шүү гэд энэ хүнд би нэг хүүхдэд даатгаад явуулчвал энэ миний хүүхдийг нэг амьдралынхын замд аваад явчих хүн юм байна гэдэг нэг юм мэдрэмжэн дээрээ тулгуурлаж саналаа өгөөч гэж одоо хүсэж байна. За дараа нь 2020 оныг түүхэнд бид нэр дахиад бичигдээл үлдэн бид нэр ингээд түүхэнд үлдээд явхад за коронавигаар нэг гэр гэртээ хоригдсон жил байж үлээ. Хүүхдүүд маань гэртээ сургуульчгүй нэг ингээд бужигнсан жил байж билээ гэж санахаас гадна 2020 онд бид нэр улс төрд шин шийдвэр гаргасан жил байсан юмсаа ингээд оруулчих юм бол энэ бидний түүх болж үлдэнэ 90 он шиг. Тэгэхээр энэ дээр сонгогчд маань гэд үнэхээр одоо нэг тэ чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар бодох цаг иржээ. За баярлалаа. Их гоё яриа өрнүүлж байна. Та бүгдэд бас баярлалаа. Улс төр гэдэг бол ерөөсөө өмнө хэлсэн урж л байдаг, гарч л байдаг. Нэг хүн тэнцээ очиж суугаад байдаг юм биш л байх хэвээр. 4 жил ажиллаа хийцэн бол тэгэл болоо тухайн хөөрөө сайн дураараа гараа явчихдаг ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ одоо гаргаад байгаа биднийг авч явсан сүүлийн 30 жил тоо баримт статистик би өөр итгэхээ болсон шүү дээ. Хэрвээ гарч ирээд намуудынхан хүрээд ирсэн бол үүдээс ярих юм бол уучлаарай би над тоонд чи итгэхгүй байна. Үнэхээр үнэн байсан бол бид нэр өнөөдөр боломжийн сайхан амьдраад явж явах байсан. Энэ хилцүүлэг бараг хийгдэхгүй байсан. За дээрэс нь экспортыг нэмэх гээд маш зөв юм ярьж байна. Дэмжиж байгаа. Ер нь бол энэ яриад байгаа энэ сэдвүүдээс энэ барьж аваад байгаа гаргалгаанууд мөрөг хөтөлбөртөө бас тусгасан байгаа. Тэгээд би даагчдаа бас итгээд үзээрэй. Яг нь намууд бас ингээд зөв юм ярьж байна. Тухайн хүний сонголт. Гэтэ залуучуудаа хандаж итгэхэд хэнийг сонгох нь бол гол биш. Энэ жил саналаа та өгөөрэй. Ямар ч байсан. Энэ бол маш том өөрчлөлтийг авчирна. Олон улсад харагдаад байгаа. Тэгээ манайх ч гэсэн бас залуучууд маань их ер нь орж ирж штэ. Залуу үеэр улс төрд орохгүй бол ингээ нийгэм дотроос ялцраад байдаг гэдэг. Тэгэхээр ер нь орно гэдгээ ч мэдээ залуучууд маш их мессеж хийж байгаа. Бүгдэнд нь баярлаа гэд хэлчихье. Манай улсад хөгжих боломж бол байгаа юу? Байгаа. 4-5 жил гэж харж байгаа залууны хувьд жоохон амбицтай байгаа. Гэхдээ тооцоол шинжилгээ судалгаатай шүү бүх юм баримттай. Тэгэхээр ийм боломж бол байгаа. Байгааг харчаад энэ хүмүүсийн чи яриад байна. Надаар хэлсэн чи би нэг дуусчихгүй сонгогчдын боловсрол тал дээр. За ийм байгаа. Энэ удаа бол энэ Монгол ардын нам ардсан намыг Монголын ард түмэн жаахан сэлгээнд суулгах хэрэгтэй цаг болсон. 30 жил бол одоо энэ улс орныг өдөрж чадсангүй. Тэгээд одоо нэг зүйл хэлэхэд ийм байна. Одоо энэ бие даагчдыг одоо энэ Гамбууш за тэгээд Өөлүүнийг Чингис хаан гээд ийм улсуудыг нэр дэвшүүлж байгаа. Энэ бол цаанаас Манангаас зохион байгуулалтад дэвшүүлж байгаа. Одоо бие даагч нар бусад хүмүүсийг бол одоо нийгмийн сэтгэл зүйд эднэртэй адилхан гэж харагдуулах гэдэг шүү дээ. Тэгээд эдгээр ийм сони улсууд юм чинь бид нар хамгийн цэврэн гэдэг ийм асуудлыг цаанаас нь тавьж байгаа маа. Тэр Өөлөө ихт биш үү? Хөрөн мотоциклийг ингээд унаад нэг хөрмөнд явхад нэг мотоциклийн түрээсийн зардал 2-300 мянган төгрөг байдаг үстэй. Тэгээд тэнд нэг 10 сая төгрөгийн зардал явж илээ. Тэгээд гал хамууд намайг дэмжээрэй, цэцэрлэгийн найзууд дэмжээрэй гэд ингээд явж ийн гэдэг бол энэ настай гутамшгүй. Энэ бол цаанаас мануу санхүүжүүлж байгаа. Энэ бусад хүмүүсийг муугаа харагдуулах гэж байгаа бодлого. Энэ дэлхийн Америкч гэсэн энэ улс төр нь бол ингээд явдаг. Гэхдээ ийм одоо Гамбууш Өөлөө хүртэл
одоо мэдээж сонгогдох эрх нь байлаа ч гэсэн ийм хүмүүс дэвших дээрээ тулаагүй юм шүү. Монголын ард түмэн оюуны ядуурлал хэдий одоо байлаа ч гэсэн ийм хүмүүсийг сонгох дээрээ арай тулаагүй шүү дээ. Ингэж одоо доромжилж болохгүй. Одоо энэ маш их мөнгөтэй энэ хоёр намтай үзэж байна. Тэр ухуулагч хэтэлмийг тойрог дээр нэг 1000 гаруй ухуулагч авч байна. А бид нар нэг 10-20 ухуулагч л авж байгаа шүү дээ. Тэр ухуулагчнад хэлэхэд бол та нар нэг 500 мянган төгрөгийнхэн цалин авах гээл зөвхөн энэ 21 хоногийн хугацаанд л ажиллаж байгаа хүмүүс. Энэ сонгуульд дуусаад та нарыг мартын шүү дээ. Тэгээд наад улс орноо бодоо ирээдүй хүүхдүүдийнхээ одоо энэ ирээдүг бодоо. Тэгээд ингээд нэг шин сонголт, зөв сонголт хиймээр байна. Энэ Монгол улсын хөв заяаны асуудал, тусгаар тогтнолын асуудал болж хүрлээ. Тэгээ бүгдэд нь сонгогчдын маань сонголт нь мэрэгэн байг шинэ Монгол улсаа одоо бүтээх цаг болсон гэдгийг л хэлхийг хүсэж байна да. Би босчоод гэж бодож байна юм. За бүгд намаас шинэ нөхцлөөс сонгоод одоо нийт дэвссэн. Анхудаа нийт дэвсэж байгаа юм. Анхудаа нийт дэвсэж байгаа шүү. Тэгээ би бол Go хамт олон баярлж байна. Тэгээд бас ямар ч үн төлбөргүйгээр одоо ингээд улс төрийн шинэ хүчнүүдийг бусдыг зурсан яриг ингээд урьж орцуулсан талархаж байна. Тэгээд нэг л зүйлийг би одоо сонгогчоосоо гуйж байна. Тэр юу гуйж ирэх тэр би бол намаа биш. Энэ удаа намаа биш. Амиа биш. За яг өөр хөвгтөө бодоод, ирээдүгөө бодоод, улсаа бодоод саналаа гуйч гэж одоо гуйж байна. Одоо би бас таагаар ус гэж бодож байна. Би бас ингээд хамт осоод гуйчих. Хамт осоо гуйчих тий. Үнэхээр тий. Би үнэхээр ингээд сонголт болсон үнэхээр гуйж байна. За Монголын ард түмэн одоо энэ зөв сонголтыг хийж өгөөч. Шинэ улс төрийн хүчнүүдийг зөвхөн одоо ингэж шинэ төвлөж байгаа юм шүү дээ. Шинэ улс төрийн хүчнүүдийг энэ одоо бие даагч нарыг зөв хүмүүсийг, итгэлтэй хүмүүсийг олноор нь сонгож өгөөч гэх. Загвар зүгээр ингээд тонгооч хов тий. Тий. Өөс тий. За гуйж шүү. Үнэхээр гуйж байна. Тий. Тий. Япон солонгос ч. Тий. Тэгээд сонгогчдоо бас итгэж байна үнэхээр. Та нар бид нар итгэж чинь та нар бидэнд итгээрэй. Бид одоо аргаа барж штэ ер нь бол бас тий. За шинэ улс төрийн шинэ хүчнүүдийг нэг бас олон нийтийн нэг бодол байдаг нь туршлага байхгүй, улс төрд одоо явсан туршлага байхгүй. За улсын хурлын гишүүн болж гинэ гэдэг чинь бид бол зөвхөн улсын хурлын 76 гишүүнийг сонгохгүй шүү дээ. Энэ 76 гишүүн одоо хэн байхаас хамаараа дараагийн засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болно, ерөнхий сайд тодорхой болно. Тэгэхээр зарим сонгогч бол одоо нөгөө гүйцэтгэх засаглалыг одоо атгаад ингээд бариад явах туршлага боловсон хүчин байна уу гэд ингээд эргэлцсэнүүдээр албач хэвээрээ байна. Бид нар засаг их хурлд гарах юм бол төрийн албыг нь штэ хоёр нам гарангуутаа сольдог. Тим зүйл байхгүй. Төрийн албан мэрэгдсэн сая хуулинч гарцсан байгаа. Ямар ч хүн солигдохгүй. Дээрээ улс төрийн албан тушаалууд нь солигдож байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө боловсон хүчний асуудал гэдэг асуудал байж болдгоо юм чинь. Тийм энэ мөрөө хөлтвөр дээр юм ба. Ер нь бол шинэ нөхцөлийн мөрөө хөлтвөр ямар юм байна гэхээр хаалгачлахгүй гэж. Улс төрийн аль ч нам байсан чадвартай чадaltaй хүмүүсийг зохицох ард шалдан тавина гэж. Би өөртөө бас адилхан гэж бодлоо тийм. Зөв дотор яг ийм нэг амьсгалд орж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн намын цүнх баригч нар чадваргүй хүмүүсээр одоо зөвхөн өөртөө үүссэн хүмүүсийг авч улс орноос өөрөлдөх ш. Үнэхээр хин юу чаддгийг тэр хүмүүсийг бид нар мэдж байгаа ш. Монгол жижигхэн шүү дээ. Тэр хүмүүсийг олоод байранд тавина. Ер нь маш хурдан хүндийн улс орон. Энийг та нар хараарай. За их бол За дүгнэлтээ ингээд хэлэхэд ард түмэн маань угаасаа хүсэж байгаа юм нь ойлгомжтой. Нэгдүгээр боловсролын шимтгэлийг хүсэж байна. За дээр нь зээлийн хүү байна, ажлын байр байна, шудраг ёс. Энийг л хүсэж байгаа байхгүй. Энэ нэг тийм айхтар их юм биднээс хүсэхгүй байгаа байхгүй. А яагаад энийг 30 жил хийж болохгүй байсан бэ гэхээр хийж болохоор юмнуудыг хүсэж байгаа. Тэгэхээр энийг хийхин төлөө бид нэр ажиллана. Энэ ажлаа эхлүүлсэн байна. Амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн одоо энэ тэгвэл инктуулаа чи өнөөдөр юу хийсэн бэ? Танаа намын энэ хүмүүс юу хийсэн бэ гэхээр улс төрд бид нэр анх удаа орж би анх удаа нэр дэвшиж байна. Гэхдээ намайг хин юм бэ гэдгийг бидний хин юм бэ гэдгийг та бүхэн мэрэгэн оюунда тунгаагаад бидний ажил амьдралын туршлагаас хараарай. Бид нар хулгай хийхгүй. Худлаа хэлэхгүй, худлаа амлахгүй. Одоо энэ худлаа амлахаас чинь хүмүүс залхаад байна. Луурдахгүй, дээрэмтэхгүй. Дээр нь өөрсдийнхөө эзэмсэн мэрэгчлэр ур чадвараар шударгаар энэ нийгэм 3 сая хүнтэй улсыг энэ нэг нөөцтэй улсыг хөгжүүлж ядаад тахan байдаг юм аа. Бид нар Африкийн улс шиг болохгүй юм бол одоо бүр болохгүй дунд нь орсон л явж байл та зарим нэг хүн эдийн засгийн үзүүлэлтээрээ энийг энээс илүү доошлуулах юм бол дараагийн сонгуул дээр одоо бид нар яг ямар нүрээр хүнтэй уулзнаа гэж хүмүүс боддгоо юм бах та. Ийм болгоцсон хүмүүс би бүр баг өмнөөс нь хичээд ах юм. Одоо уулзч чадахгүй шүү дээ. Тий.
Тэгэхээр энэ дээр нэг юм манай энэ ирээдүй манай сонгогчдын л гарт байна. Тэгээ манай сонгогчдын л гарт байна гэдгийг л. За товчхон хэлчих дөө. Тэгээд зөндөө бүгдөө сайхан хэлж чинь. Тий, гол нь мэдрэмж шүү. Түрүүний чид автагдчихсан. Мэдрэмж гэдэг зүйл маш хэрэгтэй. Хинт сэтгэл байна. Бүгдөө сайхан ярьж байна. Одоо энэ бүх хүмүүс би энэ бүх ерөн сонгуульд оролцоо нэр дэвшигтэй хэлж байна. Олон жилд сайхан ярьлаа, сайхан амлалт өглөө. Харж агаад мэдрэмжтэй, сэтгэлтэй тэр хүнийг сонгорой. Ямар ч байсан сонголтоо хийгээрэй. Хүнд нэг харагддаг шүү дээ. Хин ингээд ийшээ заавал сонгуул өгөөрэй. Тийм, заавал сонгуулаа өгөөрэй. Гол нь хин дөхөн чухал гэжтэй залуучуудаа заавал сонголтоо өгөөрэй. Сандж өөрчлөлт байхгүй юу? Үгүй бол тий. За баярлалаа. Гөгөө мэтгэлцэн өнөөдөр дундаж давхаргыг хэрхэн тэлэх вэ гэдэг сэдвийг хөндөж нэр дэвшигчдийн байр суурийг та бүхэнд хүргэлээ. За манай өнөөдрийн мэтгэлцээнд байна. За улсын хурлын 28 дугаар тойрогт шинэ эслэс нэр дэвшин өрсөлдөж байгаа инх сайхан. За мөн улсын хурлын 24 дугаар тойрогт бүгд найрамдах мөн шинэ эвслэн байна шүү дээ, тийм ээ. Нэр дэвшин өрсөлдөж байгаа сэтгүүлч инх бот болон за зөвхөн электорат эвслээс улсын хурлын 25 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа эдийн засагч инхтүүл болон за хавал дүүрэг буюу улсын хурлын 29 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа эдийн засагч багш мэрэгчлээ гал бадрах нар оролцлоо. За та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. За яалаа шүү. Би анхудаа сонгоод орчоод гэхдээ би итгэлтэй байгаа. Ард юм амар ууртай. Үнээр ууртай. Одоо энэ хараа энэ хоёр тэгэхээр бид нар гойх хэрэгтэй байхгүй юу?